Хай, кино цаашаа подкастын 2 дахь дугаар та бүхэнд хүрч байна. Тамиран. Мөхтүүлэн. Өнөөдрийн манай сэдв болохоор family буюу гэр бүл гэсэн сэдвээр би 3 story. Би 2 story хэлсэн. За, эхлэв. За тэгье. За, миний эхний story болохоор r/off my chest гэдэг Reddit subreddit-ээс авсан story байгаа. Хадам ихч маань намайг уудгүйг мэдсээрэж арх тоглоомоор надад өгсөн. Үүнээс болоод би галзуурч байгаа юм шиг санагдчих байна гэдэг. За. Тайлтай. За, би 29 настай эмэгтэй, огт арх уудаггүй. Аав ээж нар маань архинд донцсон хэрцгий абьюсив хүмүүс байсан болохоор маш их өөр дээрээ ажиллаж, сэтгэл зүйчд явж байж арх ууж байгаа хүмүүстэй нэг өрөөнд байж чаддаг болсон. Шинэ хүмүүстэй танилцахдаа уудаггүй гэдээ илтгэр татгалздаг. Заримдаа хүмүүс яагаад гэж асуудагч би энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлах дургүй. Хинч намайг хүчээр уулгах гэж оролдож байгаагүй. Тийм болохоор өнгөрсөн амралтын өдөр болсон явдал хүчтэй нөлөөсөн бололтой. Сар бүрийн 2 дахь бям гарагт миний нөхөр 30-тай, мөн хадам ихч маань 32-тай багын найзуудаа цуглуулж хоол унд хийж уулзалцд юм аа. Би гэр бүлтэйгээ холбоогүй 10 жилийн ганц найзтайгаа холбоотой байдаг болохоор тэр хоёрын одоо хүртэл багын найзуудтайгаа холбоотой байдаг нь гой санагд юм аа. Би нөхөртөөгөө болцож эхэлсэн цагаасаа л энэ уулзалтууд дээр ирж эхэлсэн. Би бүгдэнтэй тажгүй сайхан харилцаатай. Өнгөрсөн бям гарагт нөхөр маань миний 11 настай дүүг аав хүү хоёрын өдөрлөг хийхээр хотоос гаргаж явсан. Бид түүний хууль ёсны асран хамгаалагчид бөгөөд би 20 настайгаас хойш түүнийг халамжилж байгаа. Тиймээс би энэ уулзалтанд энэ удаад ганцаараа очисон. Би өмнө нь хэд удаа ганцаараа оролцож байсан. Тийм болохоор ямар ч асуудал бол өмнө нь гарч байгаагүй. Тэгээд нөхрийн маань ихч мимоза тарааж би уудгаараа оранж жуус авъя гэсэн. Надад өгсөн жүүснээс нь баг зэрэг балгатал шампансаг амтагтаад би сандарсандаа тургиж орхисон. Хадам ихчтэй та санаандгүй надад өөрийнхөө уух юмаа өгчжээ гэсэн чинь хоёр найзтайгаа инээж авахыг намзаарсан. Би гайхаад юу болоод байгаа юм бэ гэсэн хадам ихч ууж байгааг чи ерөөсө харж байгааг болохоор яах нь үзэх гэсэн юм. Царай чинь амар инээдтэй байсан гэд инээсэн. Би шокнд ороод what the fuck гэхээс өөр зүйл бодохдохгүй явлаа гэд яваад өгсөн. Паник атак болохгүй гэж хичээгээд үнэндээ гэртээ яаж харснаад санахгүй байна. Гэртээ хараад би уйлж эхэлсэн. Нөхөр болон дүү хоёр маань тэр даруй ирсэн бөгөөд би хүссэн ч сэтгэл санаагаа нууж чадаагүй. Нөхөр маань юу болсныг шууд асуухад би дахиад л уйлж эхэлсэн. Дүүдээ уйлж байгаагаа харуулах би дургу. Би гэрээ аль болох жаргалтай аюулгүй байх гэж хичээдэг. Дүүдээ кино тавьж өгсөний дараа би нөхөртөө юу болсныг тайлбарсан. Тэр маш их уурсан. Би түүнийг хизээч ийм байхыг харж байгаагүй. Тэр надад дүүтэйгээ хамт амарч бай гэж хэлээд бүх зүйлийг зохицуулах болно гэсэн. Би түүнийг уцаар ихчтэйгээ хашгиралдаж байгааг сонссон бөгөөд бараг цаг гаруун дараа тэр бидний хажууд ирж сууснаа бид түүнтэй дахиж уулзахгүй гэсэн. Маргааш нь би хадам аав ээж хоёртоо хэлсэн. Би тэдэндээ үргэлж маш дотн байсан болохоор тэдэнд итгэж ярихыг хүссэн. Гэхдээ мэдээж айж байсан. Учир нь тэр бол тэдний охин бөгөөд би тэдэнд түүний тухай муу зүйл ярихыг хүсээгүй. Гэвч тэд үнэхээр их хичээж охиныхоо өмнөө суужилтгүйсэн. Миний дүү хадмуудыг маань маш их хүндэлдэг болохоор би маш их баяртай байна. Хэрв энэ явдлаас болж тэдэнтэй харилцаа маань муудсан бол маш хэцүү байх байсан. Сүүлийн 7 хоног их ачин өнгөрлөө. Яагаад ч юм урвах надаас хүн урвсан юм шиг мэдрэмж авч байна. Хадам ихч найзуудад нь намайг тэр өдөр энтертеймент болгож ашигласанд нь гомдож байна. Хийсэн үйлдэл нь миний доторх шарахыг ямар их хүндсэнийг тэд ойлгоогүй. Гэхдээ би надаас олж нөхрөө найзуудаасаа холдож ихчтэйгээ тангарах тасраас хайж хүсэхгүй байна. Нөхөр маань үнэхээр сайн хүн. Түүнтэй дахиж холбогдохгүй бол миний буруу биш гэсэн. Энэ 7 хоногт ойр ойрхон сэтгэл зүйчтэйгээ уулзсан тусалсан мөн энэ төвчгөн дотор онголголоо. За энэ угаасаа яг ингээд үнэхээр asshole behavior. Аха. Хэдэн настай хүн хөө одоо чинь? Их чинь 32-тай. Энэ манай OP маань болохоор 29-тай эмэгтэй байна. 30 гарчаад ингээд. Тий, одоо тэгээд эн чинь бас одоо тодорхой хэмжээний хууль бос үйлдэл гэж бас үзэж болох байхаа. Би нөгөө хуулийн хүн биш болохоор тэрийг бол сайн мэдгүй. Зүгээр миний үүднээс харахад энэ чинь нөгөө сэтгцэд нөлөөлөх одоо тийм одоо юг бэлтэнлийг тухайн хүнд нь мэддэгдүүлэхгүйгээр одоо биеинд нь одоо оруулах гэхээр чинь тэр чинь ерөнхийдөө бол одоо юу гэдэг чинь драг хийж ин гэдэгтэй оролцоо дуу юм болов гэж яс бодсон. Тийм байж болох юм те. Тийм тэгээд угаасаа яг ингээд нэлээд одоо архитай холбоотой гэр бүлийн трауматай хүн одоо яг өөрөө бас нөө гэрийнхэнтэй холбоогүй байдаг. Тэгээд дүүгээ өөрийнхөө нэр дээр авцсан тийм эмэгтэй байгаад байгаа. Тэгээд
Ерөнхийдөө комментууд дээр болохоор тиймэрхүү комментнууд нэлээд зөнхөлж исэн. Хүмүүст ингээд би уудгүй гэж хэлэхээр яагаад гэж асуудаг гэд. Аха. Тий. Би бас одоо ингээд манай уудгүй найзууд байгаа шүү дээ. Аха. Би бас нэг анх танилцж байхдаа бас ингээд Яагаад гэж асуужсэн гэж. яагаад гэж асууж исэн. Тэгээд угаасаа манай тэр найзууд нэг хизээч тийм тодорхой хариулт өгч байгаагүй. Тэгээд угаасаа тэрийг ингэж пуш хийж асуух нь айгүй буруу юм байна гэж би ерөнхийдөө явандаа ойлгож эхэлсэн л дээ. Угаасаа тэр чинь тухайн хүний сонголт, тухайн хүний өөрийнх нь амьдралын хэв маяг тэгээд үнэхээр тэр нь бол респект хүндлүүштэй ингээд peer pressure дүүлээд ингээд эргэн тойрныхын бүх хүмүүс нь ууж байгаа болохоор ингээд дагаад уух бол амар амархан. Тэгэхгүй яг үнэхээр өөрсдийнхөө тэр нөгөө юунда үзэл бодол тэр амьдралынхаа хэв маягтай ингээд үнэнч байдагт нь бол үнэхээр тийм үед хүмүүс бол надад амар кул санагд. За тэгээд 4 өдрийн дараах апдейт. Өмнөх постод минь сайхан сэтгэлийн үгс мессеж үлдээсэн бүх хүмүүст баярлалаа. Би тэгээ шууд апдейт руу оръё. Та нарын олонхон зөв таамагласан байна лээ. Энэ манай хадам ихчийн анхны иймэр хүлдүү үйлдэл биш. Тэр бол яг л зарим хүмүүсийн хэлдгээр mean girl гэж хэлэхээр хүн. Миний нөхөр болон түүний эцэг их олон жилийн турш түүнтэй олон удаа муудалцаж байсан ч тэр намайг пранкаар арх өгөх хүртэл сүүлийн үед ерөнхийдөө сайхан харилцаатай байсан. Нөхрийн маань шууд харилцаагаа таслах шийдвэр хэтэрхий хурц мэд санагдаж болохыг би ойлгож байна. Гэхдээ тэр өнгөрсөн түүнтэй нилээх муудалцаж байсан. Би ямар нэгэн тодорхой жишээ хэлхийг хүсэхгүй байна. Учир нь эдгээр нь миний нөхөр болон түүний гэр бүлийн хувийн асуудал юм аа. Та бүхэн ойлгоно гэдэгт найдаж байна. За тэгээд миний сүүлийн постноос хойш юу болсон бэ гэвэл сэтгэл зүйч болон нөхөртөөгөө ярилцсны дараа би хадам ихч рүүгээ мессеж өчгөр шийдсэн. Түүнд өдрийн хоол хамт идэж босон явдлын талаар ярилцахыг хүссэн. Би өөрийнхөө өнгөрсөн зарим зүйлийн талаар тэгээд PTSD-гийн онцлогоогоо түүний хийсэн зүйл яагаад надад ийм их нөлөөснийг тайлбарлахыг хүссэн. Би бүх зүйл дуусч бид ойлголцод хүрээсэй гэж хүссэн. Гэвч тэр хизээч хариу өгөөгүй. Пранк болох үеэр байсан нөхрийн маань найзуудын хид хідэн над руу холбогдож биеийг маань асуусан. Хадам ихчийг тийм тоглоом төлөвлөсөн гэж мэдээгүй, мэдсэн бол дундуур нь орох байсан гэсэн. Тийм болохоор хадам ихчд тэдэнд хэлээгүй баг. Намайг явсны дараа хадам ихчд дими юм хийлээ гэж хэлсэн гэсэн. 2 хоног өнгөрөхөөр нь хариу өгөхгүй нэгэд би ерөнхийдөө буугаад өгсөн л дөө. Өчигдөр хадам ихч маань нөхрийн маань уцыг бөмбөгдөж өгсөн. Маш муухай зүйлс хэлсэн. Товчхондоо шампан сагнаас айдаг пүүси авгаа гэж буруу гэж хэлсэн. Тэр намайг олон янзаар харааж зүгсэн. Бүх муухай үгийг хэлсэн. Надад хизээж дуртай байгаагүй. Нөхрийг маань 10 жилийнхээ найз охинтой суух байсан юм гэсэн. Үнэн сэтгэлийн үг хэлж байгаа. Хамгийн муухай хэлсэн зүйл нь нөхөр маань 2 үнчин хүүхдийг авч тэтгснээр зүгээр л буйны ажил хийж байгаа юм аа гэсэн. Хэрв та санаж байгаа бол би 11 настай дүүгээ асраа хамгаалж байгаа бөгөөд бид эцэг ихтэйгээ ямар ч холбоогүй учир нь тэд бол хүчээр хийлэгчэд. Тиймээс тийм ээ. Маш муухай зүйлс болсон. Би үнэхээр шокнд орсон. Бид бие биетэйгээ зүгээр л зогцоод явдаг гэж боддог байсан. Бид хизээч дотны найзууд байгаагүй. Тэр надад ийм их ус хонзон санаж явдгийг огт мэдээв. Магадгүй тэр зүгээр л ичээд эцэг их нь болон түүний хідэн найз түүнийг зэмлсэн болохоор ууралж байгаа байх. Би мэдэхгүй байна. Нөхөр маань түүнд дахиж хизээч уулзахгүй, ярихгүй гэсэн ганцхан мессеж өчээд түүний болон түүний нөхрийн дугаарыг блоксон. Тэр эцэг ихтэй юу болсныг хэлсэн бөгөөд тэд ч бас маш их уурсан. Тэд түүнд юу гэж хэлснийг би мэдэхгүй гэхдээ тэд нөхөр шиг минь л бухимдалтай. Би сэтгэл зүйн эмчилгээнд хамрагдаж эргэн тойрондоо дэмжлэгтэй байгаа болохоор түүний хэлсэн үгс надад тийм ч их нөлөөлөөгүй. Түүнд ямар нэгэн асуудал байгаа нь илэрхий бөгөөд би зүгээр л түүний дараагийн бай босон гэдгийг ойлгож байна. Түүний хамгийн муухай хийсэн зүйл бол дүүгийн минь тухайд урдсан явдал юм. Би түүнийг хизээч уучлахгүй. Тэр үнчин биш. Түүнд хайртай 2 эцэг их би. Би ч бас үнчин биш. Намайг хайрлж дэмждэг хадам эцэг ихтэй. Хэрв би хадам ихчтэйгээ дахин хизээж уулзахгүй байсан ч ер нь бол надад хамаагүй. Тэр хизээ нэгэн цагт ухаан орж хүмүүстэй хэрхэн харьцах нь ингэж харьцах нь буруу гэдгийг ойлгоно гэдэгт би чин сэтгэлээсээ найдаж байна. Бид сар бүрийн 2 дахь бям гарагийн хоолны уулзалтын оронд гэр бүлийн өдөр болохоор шийдсэн. Би өмнөх постоо бичиж байснаас хамаагүй дээрцээ. Намайг драматик гэдээ байгаа хүмүүст хандаж хэлэхэд PTSD-гийн талаар судлаад үзээрэй гэж хүсье. Хүний зөвшөөрлөхгүйгээр өөрт нь архи өгөхийг би фаны гэж бодохгүй байна. Ямар ч байсан дахин хэлэхэд бүх сайхан үгсэнд баярлалаа. Дахиж апдейт байхгүй гэж найдаж байна. Гэхдээ ямар нэг галзуу зүйл бол би бичнэ. Тийм яг л нөгөө нэг
Өөрөө зүгээр амар тэнэг нэг юм бодохгүй тэнэг тоглоом хийсэн чинь хүмүүс өөрлөө ингээд нөгөө гэр бүлийнхэн дайрч мөрөө яаж байгаа найзууд нь ингээд зинлээд эхлэнгууд их чин зүгээр амар тийм банцсандаа шууд ингээд шууд эцэн хүн хаална fuck you дэн гэдэг угаасаа бүр яг нэг тиймэрхүү энержитэй шууд хадамд өглөөгөө дайрч байгаа нөхөрлөгөө дайрч байгаа. Угаасаа хүн чинь тэгээд бусад хүнийг зүгээр яг өөрөөрөө хэмждэг штэ. Тэгэнгүүт яг ингээд бусад хүмүүсийг ч гэсэн яг өөршөө ингээд ийм хогийн хүмүүс гэж бод. Одоо яг өөрийгөө тэр гэж мэдрээгүйсэн чинь бусад хүмүүс ингээд өөрт нь ингээд чи ямар хогийн юм бэ гэд хилэнгүүт ингээд би ийм хүн юм уу гэдэгтэйгээ нүүр тулгарч чадахгүй. Тэрийг өөрөөсөө асуугаад ингээд ийм ухамсарлах одоо тийм сэтгэл байхгүй болохоор. Ер нь бол тэгээд угаасаа нэг лов гэдэг штэ. Одоо тэгээд дүүгийн дурдч мурдаал. Тэгээ бүр яг ингээд ер нь буцахад нилээн л одоо нэг охирол одоо даймаж энэ харилцаанда гэр бүлийн хинтэйг нилээн энэ эмхтэй үүсгэчлээ дээ л гэж би ерөнхийдөө харж байна. Харин тийм тэгээ угаасаа дүүгээ хараад ингээд ад шаргалтайг нь хараад тэгэл хангалттай штэ. Тэрийг хараад дүү маань ад жаргалтайгаа маань тэгээ би оролцоод явах болохгүй ер нь бол тэгээд тийч чаачаа 10 жилийнхаа найз хүнтэй суух хэрэгтэй байсан. Тэгээ тэрэн дээрээ тэгээд нөгөө эдитер тэгээ оролцсон. Манай найз залуу 10 жилийнхээ найз зөвхнөөс 18 салсан. Одоо 30 таа гэдэг. Яа, тэр хүртэл одоо 10 хэдэн жил зүгээр бодоо явж байгаас. Харин тийм. Энэ ч бас 20-оос дүүгээ одоо OP дүүгээ өөр дөрөө авсан гэхээр ч тэгээд эн чинь өөрөө одоо 29 дэх. Ер нь тэгэл баг дор хаяж нэг 10 жил тэгэж бодож явсан л. Тийм. Тэгэхээр ч нэг угаасаа ийм өчүүхэн юмн дээр ингээд бүхэл бүтэн гэр бүлийн харилцааг ингээд нурааж ин гэхээр зүгээр л нэрээ уучлаарай. Зүгээр л уучлаарай дахиж ингэхгүй ингээд нөхцөл байдлын хэр нөгөө нэг юу гүн гүнзгийг нь ойлгосонгүй гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд ганц удаа нэг зориг гаргаал уучлал хүсчихэд тэгэл ер нь бол харин ч эсрэгээрээ баг хоорондох нь харилцаа илүү хүчтэй болоод гэр бүл нь бүгд бие бинийгээ илүү их ойлгодог болно гэсэн үг шүү дээ. Тэгээ ерөнхийдөө дүгэн жилхэд бол grow up. Grow up. Том болохгүй байлаа гэд тийм хөгжилдөж чадахгүй байх гэсэн үг бол ерөөсөө биш. Манай найзууд уудаггүй найз миний бодлоор бол хамаагүй л илүү хөгжилтэй л байгаа юм шиг гэж. Хүмүүсээс илүү хамаагүй хөгжилтэй байдаг нь уугаагүй найзууд маань байдаг. За дараагийн story. Ээж маань нөхөртэй нь гэр бүл байж чадахгүй бол өөртөө ч гэр бүл байх боломжгүй гэж хэлснийг нь ээжэд өөрт нь сануулсан нь миний буруу юу? За. Манай ээж 2 хүүхэд төрүүлсний нэг нь би 27 настай эрэгтэй, нөгөөх нь миний эгч 29 настай. Манай аав биднийг бага байхад нас орсон. Би 10 настай, эгч 12 настай байсан. Би 15 настай байхад ээж дахин гэрэлсэн. Түүний нөхрийг prank гэдэг хуурамч нэр. Эхнээсээ л эгч бит хоёр prankтэй асуудалтай байсан. Том болон жижиг олон асуудлууд бий. Гэхдээ хамгийн том 2 асуудал нь юу вэ гэвэл Нэгдүгээрт түүний хажууд хинч аавын талаар дурдахгүй байхыг тэр шаардсан. Бид нар хинтээ хамт хаана байгаа нь хамаагүй аавыг дурдах ёсгүй гэсэн. Бид аавын талын хамаатнуудтай уулзгаар явхад хүртэл хамт дагаж яваад энэ дүрмийг мөрдүүлдэг. Мөрдөхгүй бол харихад хүрэгдэг байсан. Ээж үүнийг нь дугуй өнгөрөөдөг байсан. Аавын нас барсан өдөр эсвэл төрсөн өдрөөрч пранкийн хажууд бид аавын талаар ярилцаж болдоггүй байсан бөгөөд бүр ээжээс аавын уршуулгын газарт хамт очихыг хүсэж болдоггүй байсан. Эгч маань төсөлтийн оройн зоогийнхоо үеэр үг хэлэхдээ аавыг дурдтал пранк эгч рүү маань уурлаж хашгирч исэн. Хоёрдугаарт аавын талын хамаатнууд болон бидний харилцаанд пранк дэндүү оролцдог байсан. Ээжийн талын хинтээч бид ямар ч асуудалгүй уулзаж болдог байсан. Пранкт бид нар юу ч хэлж байсан. Тэр тоодгүй байсан. Гэтэл аавын талын хин нэгэнтэй уулзахаа зөвхөн ээждэл хэлсэн бол тэр биднийг загнаж тэдэнтэй уулзахын тулд түүнээс зөвшөөрөл авах ёстой гэж шаарддаг байсан. Тэдэнтэй уулзахаар явбал хамт дагаад явдаг болсон. Энэ нь олон ч тохиолдсон. Ээж пранктай уулзахаасаа ч өмнө бидэнтэй хамт аавын хамаатнуудын руу явхаа болчихсон байсан. Гэсэн ч пранк
заавал хамт явахыг шаарддаг байсан бөгөөд хэрэв би эсвэл эгч маань түүнийг дагуулж явахыг хүсэхгүй байна гэж хэлвэл тэр биднийг явахыг хориглодог байсан. Хэрэв бидний очисон айл Франкийг гэртээ оруулахыг хүсэхгүй бол тэр биднийг ч бас оруулахгүй гэдэг байсан. Игч нүүж гарсныхаа дараа аавын талынхантай илүү их цаг өнгөрөөж байсанд тэр уурлаж түүнд юу хийхийг нь заах гэж оролцсоор л байсан. Гэвч игч түүний үгийг огт тоогоогүй. Игч бит хоёр Франктай холбоотой бүх асуудлаа ээжэд хэлж түүнтэй ямар ч харилцаа холбоотой байхыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Ээж бидэнд үргэлжил та нар надтай гэр бүл баймаар байвал түүнтэй ч бас гэр бүл байх ёстой гэдэг байсан. Ээжийн хэлсэн энэ үгийн дагуу игч ээжтэй харилцаагаа тасалж нүүж гарсныхаа дараа би ч бас харилцаагаа тасалсан. Бид ээжийг эргэж тойрхоо болж баяр ёслолоор хамт байгаа байсан. Франктай ч бас бид ээжийг гэртээ урайгүйгээс гадна төрүүлж холбоо өрхөө байсан. Ээж биднийг харилцаа холбоогоо хадгалахдаа муу байна гэж хэд хэдэн удаа хэлсэн боловч бид түнд харилцаа холбоогоо муу хадгалдахдаа биш, ерөөсөө ч хадгалахгүй байгаа юм аа гэхэд тэр тоолгүй өнгөрөөсөн. Ээж хэд хэдэн удаа бид хоёртой уулзахаар ирэх гэж оролдсон. Франк хүүгээр ганцаараа ирж болно гэж хэлтэл ээж хизээж ирээгүй. Бид ээжийн төрсөн өдрийг ч минь тусгүй өнгөрөөж, ээж Франкийн төрсөн өдрийг бидэнд сануулвал албаар мартаж өнгөрөөдөг болсон. Хэдэн 7 өдрийн өмнө би сүү тавьсан. Би ээж тэлээгүй, өөр хэнийг ч хэлээрээгээгүй байтал энэ мэдээ түүнд хүрчээ. Тэр надаас энэ тухай сонсоогүй дээ, бас бидний сүүн үдшилгийг хийж өгье гэхэд татгалцснаас болж бидэнд гомдов. Тэр миний сүйт бүсгүйтэй огт уулзч байгаагүй нь бас түүний гомдов. Яаж хурим дээр анх удаа танилцах болж байна гэж асуухт нь би танилцах шаардлага гарахгүй. Учир нь таныг хуримдаа урихгүй гэж хэлсэн. Ингэн гэж огт төсөөлөөгүй бололтой яагаад гэж асуусан. Би түүнд Франкийг урихгүй гэдгээ бас Франктай хамтал биш бол өөрийг нь ирэхгүй байх гэж бодсноо хэлсэн. Өөртөө гэр бүл байхын тулд Франктай гэр бүл байх ёстой гэж хэлснийг нь сануулж үхсэн ч Франктай гэр бүл байж чадахгүй гэдгээ хэлсэн. Франкийг хүлээн зөвшөөрөх хэмжээний ээжигээ хангалттай хайрлах ёстой гэж ээж хэлэхэд нь аавыгаа дурдсны минь төлөө хэрүүл хийдэг гэр бүлтэйгээ ямар харилцаатай байхыг минь хянаж цагддаг хүнтэй гэр бүл байх шаардлага надад байхгүй гэж хариулсан. Би түүнд аав минь үргэлж миний аав хിവэрэ байх болно гэдгийг сануулж хурмандаа түүний дурсгалыг ямар нэгэн байдлаар шингээх болно гэж хэлсэн. Франк үүнийг төвчж чадах уу? Эсвэл эгчийн төгсөлтийн үеэр орилж байсан шигээ орилох болов уу гэж асуусан. Хоёр хүүхдээ алдахыг хүсэхгүй байгаагаа бидэнд хайртайгаа ээж хэлсэн. Бид ч бас түүнд хайртайч нөхөр гэж дууддаг тэр хүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг хэлв. Тэгээд ээж намайг маш шудраг бус байна гэсэн. Өөрийнх нь хэлсэн зүйлийг ингэж сануулахынхаа оронд зүгээр ярилцаж болох байсан гэсэн. Өөрийнх нь хийсэн үйлдэлийн үр дагавар нь энэ гэж би хэлсэн. Франкийг амьдралаасаа гаргаж хаяхын үр дагаврыг би даван туулж чадна гэдгийг бас хэлсэн. Бидний хоорондын харилцаа ийм нөхцөл байдалд хүрсэндээ би эвлэрч шүн тайван нойрсож чадна. Харин ээж тэгж чадахгүй байгаа бол тэр нь миний асуудал биш. Одоо ээж гомдолтой, ууртай байгаа бөгөөд түүний нүдээр бол би муу хүн юм гинэ. Энэ миний буруу юу? Энэ бүр наачин зүгээр яг нэг одоо тэр чин аавынхаа хамаатнуудтай уулзах аавынхаа тухай ярих гэж л явах байлгүй энэ ч одоо ер нь тэгээд аавынхаа хамаатнуудтай уулзахаар явж байхад ингээд ямар хойдцэг тэд нартай нууцгаа явж ирээ. Тэгээд ингээд чи ерөөс аавынхаа тухай ярьж болохгүй. Тэгээд ингээд хажууд нь ингээд зогсоод яриа болгоны сонсоод you just said that гэдэг. Агаар хүс үг хэлэх гээд байна уу гэдэг барыг тэгээд байгаа юм байна. Харин ямар амар нөгөө нэг тийм би надад бол яг үндэ хэлэх үг болтгоо. Харин гэхдээ би бол ингэж бодсон. Энэ ерөөсөө юм одоо юу гэдэг чинь одоо тэгэл энэ хүүхдүүд чинь ингээл incapable гэл ингээд нөгөө хэлнэ штэ. Тэнгүүд нь урдаас нь хилдэг одоо нөгөө ганц шалтгаан нь би ингээд та нар намайг хүндлэхгүй байна гэдэг ч юм уу те. Тийм байдлаар хариу өгж байгаа л хальтаа. Тэгээд ингээд одоо би та нарт одоо баг юу гэдэг чинь хоолундыг чинь хийж байгаа. Би та нарыг харж хандж байгаа хүн. Би намайг хүндлэх ёстой гэл тийм шалтгаан өгдөг баг. Тэгээ тэгэнгүүт ингээд надад болохоор энэ юм хүндлэл шаардж байгаагаа юм биш заяо. Бүр ингээд энэ хоёр хүүхдийг зүгээр контролдмоор байгаа. Бүр яг зүгээр ингээд тэ одоо зүгээр ингээд өөрийнхөө хүчин дор байлгамаар байгаа нэг тийм юм
obsessive тийм зан юм шиг санагдсан. Ерөөсөө ингээл энэ хүүхдүүдэд кайрлаад байгаа эсвэл ихнэрээсээ болоод байгаа ч гэдэг юм уу ингээд бусдын төлөө ерөөсөө юм байхгүй. Зөвхөн яг өөрийнхөө энэ контрол хийхийг хүсээд байгаа энэ сэтгэлээд байгаа л. Ээжтэй нь ингээд альсвал хуучны холбоо юм болоо би бас тэгэж бодсон. Тэгээд аав нь бүр үнэхээр амар дургу. Бүр ингээд бүр нөгөө нэг үзэн яддаг байсан хүн үнэндээ. Надаас булаагаад аваа суудсан ч тийм нэг тийм сэтгүүгээр тэгээд тэнгүүтээ нас орсныхан дараа ингээд 5 жилийн дараа аваа суудсан байгаа байхгүй юу? Тэгээд тэнгүүтээ тэг хүүхдүүдийн хүртэл өөрийнхөө болгох гээд ингээд. Наа ч нэг Back to the Future-ийн 2 дугаар анги дээр нөгөө муу таймлайн үүссэн тэрэн дээр нөгөө beef ээжийг нь аваа суудсан аавыг нь алдсан. Тэгээд нaan ч бүр яг тийм шиг амар тийм энержитэй. Бас яалтчгүй бүр яг үнэхээр нэрнгээсээ яг өмнө эсвэл ингээд ээжийн өмнө мэддгүйсэн заяо. Зөвхөн нөгөө аавыг мэддэг байсан. Аав нь нөгөө rival байсан заяо. Тэгэнгүүт тэгээд амар үзээд яддаг гэж байгаа. Тэгээ нас орангоот нь ингээд ха гэдэг тэгэнгүүт араас нь их нэрийг аваас утсан шиш. Бүр ингээд яагаад ингээд энэ хүнийг ингээд дурсамжинч байлгахгүй тэр чигээр нь ингээд арилгах гад оролдоод байгаа нь амар сонирм байгаа. Тэр надад бол яалтчгүй ингээд нэг тийм өмнөх нэг тийм энэ хүмүүсийн хооронд нэг юм байгаа юм байна л гэж надад бол сонсоо. Тийм тэгээд угаасаа бас нөгөө ингээл хүн чинь тэгээд нас орсон үнэ ингээд нөгөө дурсаа ярахаар сайн сайхан юм л ярина штэ. Тэгээл тэгэнгүүт ингээл магтаал цагтаал ч гэх юм уу тиймэрхүү юмнууд ярихаар ингээл тэрнээс нь болоод ингээд одоо нөгөө өөрөө амар inferior тийм дутуу мэдрэмж авдаг байсан ч юм уу. Тиймэрхүү тэр нэг өөрийнхөө асуудлыг л дээ шийдэж чадахгүй болохоор бусд руу ингээд үсчээд байгаа тийм юм санагдав. Тийм яг хөө тэр нөгөө нэг хүндлэл хүсээд аав гэдэг хүндлэл хүсээд гэдэг байна шүү дээ. Гэтэ өөрөө аав шиг байж ижил тийм хүндлэл авна л та. Тэгээд тийм байж иж тэгээд ингээд өөрөө зүгээр ингээд одоо юу гэдэг чинь ингээд энэ одоо хойд хүүхдүүдтэйгээ ингээд ерөөсөө хамт байх цаг энэ ч юм уу ямар ч нэг тийм өөрөө нэг тийм мэрэлт байхгүй байж иж яг зүгээр нөгөө нэг мөнгө төгрөг хоол ундтай байлгаж байгаа гэдэг тэр нөгөө нэг ганцхан юм дээрээ айгу хүндлэл нэхэд тэгэн гот угаасаа юу л ахaltaа. Тэгээд угаасаа энэ хүүхдүүд бол нөгөө дэлгаач аавдаа бол нэлээ хайртай байсан хүүхдүүд ч сонсч. Тэгээд аав нь бол угаасаа айгу сайн хүн байсан юм шиг. Сайн аав байсан болохоор тэгээд мэдээж харьцуулаа. Тийм. Тэгээд энэ дээр болохоор надаа бас баг Пранкас илүү ээж нь илүү одоо муу хүн шиг санагдаж байгаа байхгүй юу? Ягаад тэгэхээр амар олон жилийн туршдээ ингээд нүдэн дээр ингээд хүүхдүүдийнх нь одоо эрх чөлөөг ер нь бол ингээд дараад тэгээд ингээд ерөөсөө аавынхын талаар яриулахгүй байна гэл. Тэгэхээр чинь бүр ингээд амар том massive red flag байгаа байхгүй юу? Бүр ингээд тэгээд хахад ингээд ганц үг хэлээд өмөрдгүү те. Ингээд чи бойл гэдгүү ерөөсөө хүүхдүүд рүүгээл та нар бойл гэдэг. Тэгээ ерөөсөө энэ ээж юу хүсэж байгаа гэхээр та хоёр аавыгаа мартал гэд бас хүсээд байна гэсэн үг байхгүй юу? Би аз жаргалтай баймаар байна. Би ингээд одоо ингээд move on хийгээ шинэ амьдрал эхлүүлэх гээд ингээд байна. Та хоёр ингээд аавыгаа мартчихвал бүх юм гоё болох гээд байна л гээд байгаа байхгүй юу ер нь бол. Тэгээд тэгэнгүүт хүүхдүүд нь мэдээж энийг чинь хүлээн зөвшөөрөх боломжгүй шүү дээ. Хичнээн ээжтэй хайртай байсан ч мэдээж аавдаа ч гэсэн хайртай. Ээжигээ хайрлахын тулд ааваасаа урвах шаардлага байхгүй шүү дээ. Ер нь тийм нөхцөл байдалд хязгаарч байх шаардлагагүй. Тэгэл энэ залуугийн өөрөө хэлсэнчлэн ингээл шүн санаа амар тайван унтахын тулд те ингээд хийж байгаа сонголт нь юу вэ гэхлээр пранкийг ээжтэйгээ хамт амьдралаасаа гаргаад аавыгаа ингээд дурсаж санаж амьдрнаа. Тэгжээжл би ингээд шүн тайван амархаар байна. Эсрэг сонголтыг хийсэн тохиолдолд би шүн тайван амарч чадахгүй гэдэг. Тийм утгатай юм хэлээд байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт ээж нь ингээд амар бас юм жоохон хувайчсан шуналтай санагцсан ингээд өөрөө ч ингээд Франктэй аз жаргалтай амьдрах гал хүүхдүүдтэйгээ аз жаргалтай гоё байх ээж байх гал тэгээ тэгэнгүүт ингээд хоёуланг нь одоо байх боломжгүй гэд хилээд ахтал ингээд та нар надад хайргүй байлаа гэд ингээд газлайт хийгээд байгаа юм уу тийм тэгэл хэцүү маа зэрэгээрээ ер нь бол хүүхдүүд нь та харин бид нарт хайргүй болохоор та пранкийг сонгож байна гэл. Тэгээ угаасаа тэгээд одоо топ коммент нь тэгж байгаа байхгүй юу? Ээж чинь сонголтоо хийсэн.
одоо үр дагаврыг нь үзэж гин. Аа. Тэгээ та нар байр суурьндаа буттай зогсгээд. Тийм. Тэгээ угаасаа тэгэл энэ нөгөө нэг яг уу энэ залуугийн тал дээр юуг арай өөр хийж болох байсан бэ гэж бодвол надад бол жоохон одоо нөгөө ээжтэй нөгөө ингээ сүү тавьцсан хурмайч чаа гэдэг хэлээг байгаа даа штэ. Тэгжсэн чинь ээж нь болоо мэдчихэд урлаад гомдоод байгаа. Тэгэнгүүтээ шууд хурминд урахгүй гэдгээ хэлэнгүүтээ тэрүүгээрээ нөгөө нэг та ингээд пранктай гэр бүл байж чадахгүй натаас гэр бүл байж чадахгүй гэж хэлснийг нь сануулад тэрэнд нь ингээд ээж нь ингэж сануулгынхаа оронд яагаад өмнө нь ингээд илүү ингээд цуугаад ярилцаж болоогүй юм гэдэг байгаа байхгүй. Тэгээд яг уу тэрийг бодоод үзвэл яг уу бас нэг сүүлийн удаа нэг reach out хийгээд ээж рүүгээ те за би одоо ингээ хүнтэй суулаа ингээд инглээ те тэрийгэ хэлээд ингээд ер нь хүнтэй суухгүй ч байсан том тийм мэдээгүй ч байсан ер нь ингээд бүр яг ингээ сууж агаад нам сууж агаад ихчтэйгээ гуруулаа те тэгэнгүүтээ цаашд одоо ингээд ер нь пранктай ямар ч холбоогүй амьдрмаар байна хэрвээ та тэрийг зөвшөөрөхгүй пранк тэрийг зөвшөөрөхгүй та хоёр тэгж чадахгүй гэвэл та хоёрыг хоёуланг ингээд амьдралаасаа хаслаа тэгээд ингээд явлаа гэд ингээд трийгээ хилээд сайн ойлгууллаад тэгээд ингээд ээжтэй боломж хийх яг ингэж одоо яг боломж хийгээд тэг асуух хэрэгтэйсэн юм шиг. Тэгэхгүй ингээд айл тал нь ерөөсөө биендээ яг ингэж бүр ингэж одоо нөгөө ультиматум өгөхгүй тэрийгээ зүгээр ингээд багаар ингээд холцоороо тэгээл нэм ус ингээд тасалсан. Тэгэнгүүт нөгөө тал нь ийм ч амар дордно гэж бодоогүй штэ гэж бодоол. Тийм юм байгаа юм шиг. Ягаад ингэж ярилцах үнэхээр боломж байгаагүй мүү гэд ээж нь асууад амсагцсан. Яг гоо тэр тал дээр би магадгүй арай өөрөөр хандаж болох байсан юм шиг. Тийм. Гэтэ магадгүй бас нөгөө энэ ч амар олон жилийн одоо нөгөө юу боглорцсон сэтгэл гомцсон сэтгэл болохоор тийм тэр нь ингээд бүр нэрнгээсээ тэсгийн аргагүй одоо тэгэл бүр ингээд юм болцсон л ахал та. Тэгээ одоо ингээд бас нэлээд олон удаа л энэ талаар ингээд багаар хүндсэн л элгүүд энэ сэдвийг тих болгонд нь ээж нь үгүй чадахгүй боломжгүй гэдэг байвал тэгэл мэдээж та энэ хүнтэй ярилцаад ойлголцох ямар ч боломжгүй юм байна гэж хайхлах л та. Тэгж бодохоор бас ойлгох. Тэгээ угаасаа бүр яг ингээд огт ээж нь ерөөсөө юм ярьдгүй байж болох юм. Бүр ингээд ерөөсөө огт ямар ч ингээд одоо юу гэдэг чинь нөгөө хүүхдүүд нь ирээд одоо Франк ингээд би өнөөдөр ингээд аавын талынхын луу ингээд явсан чи инглээ энэ төргээд ингээд ирээ ярьсан чи ээж нь тэрэн дээр нь ямар ч комент хэлэхгүй зүгээр өнөөрөө хоолн ийм хөдөө би яг тэгчих ч юм уу яг тийм бүр яг ерөөсөө ингээд энэ талаар ингээд acknowledge хийж ингэж ерөөсөө ярилцаагүй тэгээд тэр нь явсараа за угаасаа ээж ярьдгүй юм чинь тэгээд энэ хоёр хүүхд ингээд юу яатсан бэ тэгэл яг өөрийнх нь хэлсэн үгийг эргүүл ашиглаад хичээхэн нөгөө нэг төгсөлтийнхаа зоогийн үеэр аавынхаа талаар ингээд дурдсан чинь өглөө тасчаад уурлаад эхэлсэн гэдэг that just бүргээ солиотой хүний гаргадаг ингээд тийм надаас нэг жоохгүй бүр ингээд угаасаа яг бүр яг ингээд нөгөө нэг юм өөрийнх нь бүр энэ насны өстөнийх нь харин тийм хүүхдүүд байгаа даа. Тийм бүр яг нэг юм солонгос кино тийм юутай. Тэгээ угаасаа өмнө нь яаж ч бодсон энэ хүмүүсийн хооронд нэг тодорхой хэмжээний түүх байна. Магадгүй 10 жилд хамт сурч исэн ч юм уу, эсвэл их сургуульд хамт сурч исэн ч юм уу, яг нэг юм нэг тиймэрхүү байдлаар түүх байгаад тэгэд энэ хүн ингээд надаас миний ингээд нөгөө сайн байсан охиныг булаагаа аваа явцсан гэдэг тэр уур нь ингээд насан туршдаа ингээд дотроо ингээд бүр яг ингээд юу яаж явж байгаад тэгээд тэрүүгээрээ бас яг энэ хүүхдүүдийг шийтгэхэд аим шиг надад бол амар тийм. Тэгээ угаасаа тэгээд ингээд одоо нөгөө хойд мөртлөө төрснөөс жилүү сайн аауд свэдэн штэ. Тэгж яхад ингээд тим аав байж чадахгүй бол ядаж нэг гай болдгоо хүн байж болно штэ. Ингээд зүгээр нэг ингээд юундан ч оролцдгоо байгаагүй шүтдэггүй. Тийм тэгээд нөгөө хүүхдүүдтэй сайн ч юм хэлдгөө, муу ч юм хэлдгөө тэгэл ээжтэй нь ерөнхийдөө гол харилцааны яваал тэгэл хүүхдүүдийг олохороо тийм үгээл байж тийм баг байжсэн хамаагүй дээр ахгүй. Баг ингээд энэ хүн өстэй сайн
хүн шүү гэж бодох шаардлага байхгүй муу хүн гэж бодох шаардлага байхгүй хүүхдүүд нь тэгэл за ээж тэгэл ханиулаа байж бол та яах вэ гэж орхичдаг те. Тэгэл ингээ би нэг одоо юу гэдэг чинь төвчээд амьдраад ээж болдог тийм хэмжээнд ядаж байж болохоор тэгэхэд ингээд бүр ингээд зориуд ингээд бүр төвчхийн аргагүй болгоод байна гэхээр бүр ингээд үнэхээр бүр юм амар эготой хүн байгаа байхгүй. Аль эсвэл бас өөрийнх нь зорилго нь юм байсан байж магадгүй. Хүүхдүүдийн амьдралаас нь гарах. Тэнгүүдөө юу ээж болох вэ? Өөрөө бас ингээд одоо юу ямааргүй энэ хүмүүстэй хүүхдүүдтэй холбоотой байхыг хүсэхгүй байгаа болохоор анханасаа ингээд ерөнхийдөө тэгээд улам тэр ээж хүүхдүүдийн хооронд нь ингээд энэ зай үсгээд. Тийм байна те. Тэгээд бас нэг тийм үүдөө ээж болох. Тэгэл бас ер нь тэгэл мэдээж явж төрсөндөө л илүү гомдсон штэ. Энд чинь тэгээд энэ гадны хүнээс ингээд одоо бид нарыг ойлгох, бид нарыг хамгаалж, бид нарыг хайрлах гэж хүүхдүүд бол хүсэх шаардлага байхгүй. Мэдээж төрсөн эцэгхээсээ хүснэ. Тэгээд тэнгүүт ээжтэй л угаасаа илүү гомдож байгаа ядч утсан. Тэгээл үнэхээр энэ асуудлыг зохицуулж чадах бас ганц хүн ээж нь л байсан байхгүй. Тэгээд ингээд үнэхээр одоо хамгийн муу хүн нь хинбэ гэдэг үл ээж нь л ах миний бодлоор. За тэгээд манай подкаст ерөөсөө тийм сэтгэл зүйн подкаст биш шүү. Бид хоёр ямар ч тийм сэтгэл зүйчийн одоо юу гэдэг psychology тиймэрхүү дигри байхгүй. Бүх юмыг мэддэг хүмүүс биш. Зүгээр л өөрсдийнхөө бодож мэдэрч байгаа зүйлээ хуваалцж байгаа. Зүгээр л яг цэвэр реакц үзүүлж байгаа л гэхэд бараг бол одоо нөгөө нэг reaction channelтай зөвлөгөөч биш. Зүгээр л хариу реакц Энэ гаргаж. сторинуудыг уншаад өөрсдөө ингээд уур хүрээд баяр хүрээд тэрийг ингээд хуваалцаад үгээр буулгаж байгаа гэх юм уу та. Дараагийн стори. Энэ болохоор r/midsol subreddit-ээс авсан. Хадам дүү болон түүний найз охины цүнхийг нэгжин гэсэн миний буруу юу? Яаж явж болохоор стори хаашаач явж болохоор тий. Хиний утсаа тий. Дотроосоо шүү. За би сүүн бүтээгдэхүүний хүнд харшилтай. Тууралт гарч амьсгалахад хүндрэлтэй болж хаа явсан газартаа 2 ширхэг EpiPen авч явах шаардлагатай болдог нэг шоконд орвол хатгадаг зүв одоо нэг тариа байдаг шүү дээ. Хэрв миний бие мах бодод сүү орвол надад түргэн туслам шаардлагатай болдог. Бүр тийм хэмжээний сүүн бүтээгдэхүүний харшилтай юм. Манай хадмууд үүнийг маань мэддэг бөгөөд 5 жилийн өмнө сүйт залуутайгаа болцож эхэлсэн үеэс л тэд үүнд маш их анхаарал тавьж ойлгож хандсаар ирсэн. 2 жилийн өмнө хамт амьдрах болсноор бид миний харшилтай холбоотойгоор гэртээ хатуу дүрм тогтоосон. Энэ нь ямар ч шалтгаанаар хинч сүү агуулсан зүйл гэрт авчрахыг хориглодог. Миний хүргэн дүү нэг бүсгүйтэй жилийн өмнөөс үерхэж эхэлсэн. Тэд анх удаа хамтдаа манад ирэхэд сүйт залуу маань дүүдээ миний харшил болон сүүн бүтээгдэхүүнгүү дүрмийг заавал найз бүсгүйтэй хэлхийг сануулсан. 2 хоногийн дараа бид гэртээ байхгүй байхад тэр бүсгүй сүйтэй бүтээгдэхүүн худалдаж аваад өөртөө хоол хийсэн байсан. Үүнээс нь болоод би түргэн тусламж түргэгдсэн. Тэр бүсгүй уучлалт гуйж миний харшил ямар ноцтой болохыг сайн ойлгоогүйгээ хэлсэн. Учир байдлыг ойлгоцгооч бид үүнийг өнгөрөөсөн. 9 сарын өмнө тэд дахин ирсэн. Ирэхээс нь өмнө бид видео кол хийж миний харшил ямар ноцтой болох болон гэрийн дүрмээ дахин тайлбарсан. 2 дахь удаагийн айлчлалын үеэр би хог гаргаж хайж байхдаа тэдний байрлаж байгаа өрөөний хогийн савнаас одоо чихрийн цаас candy bar одоо юу гэдэг чи sneakers одоо тэр нөө сүүн Mars ч юм уу. Тэгэд milk shake-ний сав болсон. Миний харшил ямар аюултай болохыг мэдсээр байж тэр дахин сүүн бүтээгдэхүүн авчирсан байв. Тэд буцаж ирэхээр нь би тэднээс асуусан. Дүү маа найз бүсгүйтэйгээ хэрэлдэн түүний цөмгөндөх бүх сүүн бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн. Хүргэн дүү маань манад үлдээж найз бүсгүй манахаас явсан. Хаашийн дүүрэн зүгээр нь дүүрэн сүүн бүтээгдэхүүн байсан байж. Бүрийгээ тэгээс тэгэх гэж байгаа юм шиг ингээд сүүн бүтээгдэхүүндээ. Тэр хоёр яваандаа уучраа олж одоо хүртэл хамтдаа байгаа. Үүнээс хойш хадам дүү маань манад ирэхдээ ганцаараа л ирдэг болсон. Харин тэр удахгүй бидэн дээр айлчж ирэх гэж төлөвлөж байгаа бөгөөд найз бүсгүй нь бас хамт ирэх хүсэлтэй байгаа. Бид шууд үгүй гэсэн. Гэхдээ дүүгээ бодоод өөр шийдэл бас бодож олд юм уу гэж бодоод тэр бүсгүй манад ирж болно. Гэхдээ ирэх бүрд нь одоо орж гарах болгонд нь бид түүний цүнхийг шалгана. Хэрэг тэр үүнийг бүлээн зөвшөөрөхгүй бол буудалд байрлах эсвэл гэртээ үлдэх сонголт байна гэсэн. Одоо тэр харин намайг айс хоол гээд түүнтэй гимт хэрэгтэн шиг харьцлаа. Бас хувийн одоо privacy-д нь халдлаа гэсэн.
Миний буруу юу? Наа чи жоохон юу юм бэ? 50-50 гэх юм уу? Надад жоохон тгийс нэгтлээ. Бүр яг ингээд бас 100% наад хүний чинь талд бол орох гэж хэцүү юм байна. Тийм бас яг одоо яа. Гэтэ нөгөө хүн нь бас тэгээд нэг юм сүүн бүтээгдэхүүн идэхгүй нэг хит хончиж болдгоо юм уу? Тэгээ яасан ч их ингээд бие бинийдээ айлчж очсон. Би тэгээд заавал тэгтэн заавал дагаж ирэх гээд байдаг нь ямар учиртай. Тэгээ би бодсон энэ одоо OP сүү залуутайгаа нэг тийм юм хөл хөдөлгөөнтэй юм турист муристтэй тийм газар амьдраад байгаа юм болоо гэж би бас бодсон. Одоо юу гэдэг чинь LA-д ч юм уу эсвэл Флорида одоо юу эсвэл одоо юу гэдэг чинь Нью-Йорк ч юм уу нэг тиймэрхүү юм нэг юм айлчилж очивол би ч бас айлчлаад очие гэдэг нэг найз өхнө нэг би бас хамт явъя л да гэмээр нэг тиймэрхүү дуу газар амьдраад байгаа юм болоо гэж бодоод тэгээд одоо зочдууд үнэтэй болохоор тэгээд ингээд тэгээ ер нь бол угаасаа тэгээд хүн дээр айлчж ирэхээр одоо гэртэн л байхыг хүсвэлгүүд одоо юу гэдэг. Ер нь тэгэл усын уул ясын дагалт гэдэг үстэй. Тэгээд тэрнтэй адилхан тэгээд тухайн газар үнэгүй байж байгаа. Тэгээд ингээд тэр хүмүүс ингээд бас ийм илгэмсэг юу сэтгэл гаргаад ухтаж авч байгаа. Гэтэ ийм дүрмтэй шүү дагаараа гэж тэгвэл тэгэл дахад болно шүү дээ. Ер нь бол одоо юу гэдэг чинь түргэн тусламж шаардлагатай болдог хэмжээний тийм реакц гаргадаг бол бүр энэ зугаас амар асуудал. Зүгээр ингээд бид нар тим юмд дургу гэд болиулаад байгаа юм ерөөсөө байхгүй. Үнэхээр аюултай болоод ингэж байгаа болохоор тодорхой хэмжээнд тэрийг ингээд зүгээр хүндлэхэд л болно шүү дээ. Тэгэнгუთ ингээд эхний удаа бол ингээд яах вэ? Тэр хүн бас ингээд ямар аюултай гэдгийг мэдэхгүй. Сүүн бүтээгдэхүүнээс ийм амар хашил авдаг гэж би анх удаа бараг сонсч. Тийм үнэтэй таарч байгаа ч. Харин тэгээд юу янгуудаа хоёр дахь удаанаа тэхээс тех гэсэн юм шиг ингээд манай хадам дөө хэрэлдээд цүнхэндх бүх сүүн бүтээгдэхүүнийг гаргаж хайсан гэхээр ингээд цүнхэндээ нилээ хэдэ одоо нэг чинь эсвэл бүр нэг тийм амар одоо нэг юм sneakers ч юм уу Mars ч юм уу нэг тиймэрхүү дөө ингээд candy bar-нд амар донтцсон тэгээ бүр ингээд идэхгүй бол байж чаддгүй ч юм уу тийм хүн байж болох юм л та. Гэтэ ингээд бас эсвэл бас нөгөө нэг сүүн бүтээгдэхүүнүүд орцсон юмнууд гэдгийг мэдгүй хэрэглээд ч юм уу тийм их. Гэтэ тэр milk shake бол угаасаа ялчгүй л milk гэж орцсон байна. Тийм тэгэхээр наа чинь бол баг ингээд надаа энэ сүйд биш нөгөө дүүгийнх найз охин бүр амар spoil тийм хүүхэд шиг санагдлаа. Жохон гаргаж байгаа зам нь. Апдейт. За эхэндээ апдейт өчгүй гэж бодож байсан ч нэг өдрийн дотор айгүй олон юм боллоо. Эхлээд манад хоёр дахь удаа зочилсан үеийн талаар зарим ташаа ойлголтыг залруулахыг хүсэж байна. Би хүргэн дүүгийн найз өсгөн хогийн савнд байсан чихрийн цаа сүүн хөхтөлийн одоо тэр нөгөө milk shake-ийн юмнаас олж би өвдөөгүй. Хоёр дахь удаад эрэхт нь бол би өвдөөгүй. Үндсэн асуудал нь энэ биш. Харин манай сүүн бүтээгдэхүүнгүү гэдэг дүрмийг мэдэж байсан атлаа миний амь насанд аюул учруулсан харшлыг өмнө нь мэдсэн тодорхой тайлбар авсан мөртлөө тэр миний одоо safe space буюу миний гэрт мэдсээрэж харшил үүсгэгч зүйл авчирсан явдал юм аа. Энэ шалтгаанаар бид маргалдаж түүнийг гэрээсээ явуулсан. Хоёр дахь удаа бол яагаад зүгээр хоёр дахь удаа тэр нөгөө итгэлийг нь дахиад эвдлээ гэдэг юунаас нь олж маргаан үүссэн байна. Тэгээ эхний 500 орчим сэтгэлдлийг уншиж дуусгаад олон хүн намайг ийм эрсдэлтэй хүнийг дахин гэртээ оруулах гээд байж байдаг тэнийг юм уу гэсэн ерөнхийдөө комментнууд байсан. Ихэнх нь үүнийг уншаад би өөрийгөө жоохон баг зэрэг буруутгах явснаа ойлгосон. Зүгээр л тайван байдлаа одоо нэг PC хадгалах гээд хит их оролдож өмнөх болсон явдлын ноцтой байдлыг өөрийн дотроо нөгөө багасхан бодож байснаа ухаарсан. Эхний удаа тэр бүсгүй миний харшлыг хэр ноцтой болохыг сайн мэдээгүй байж болох юм. Хоёр дахь удаа би өвдөөгүй болохоор би энэ явдлыг баг зэрэг ингээд over exaggerate хийсэн гэж өөрийгөө хуурч байсан байна. Энэ бүхэн солиотой сонсогдож болох ч олон жил хүмүүс миний харшлыг ноцтой гэж авч үзээгүй байснаас болж би өөрөө харшлаа багасгаж ярих дадалтай болсон байжээ. Би сүйд залуутайгаа нөхцөл байдлын талаар ярилцсан. Тэр бас найз бүсгүйг нь дахин гэрт оруулахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Гэхдээ тэр эцсийн шийдвэрийг надад үлдээсэн. Учир нь миний эрүүл мэнд түүнд хамгийн чухал болохоор гэж хэлсэн. Тэгээд сүү залуу маань дүүр үгээ мессеж очиж өөрөө ганцаараа ирүүл ирж болно. Гэхдээ найз бүсгүйг нь гэртээ оруулахгүй гэсэн. Ялангуяа тэр хоёр дахь удаа манай дүрмийг дахин зурцсан атлаа уучлалт гуугаагүй байгаа энэ нөхцөл. Уучлалт гуугаагүй яг тэр өдөр тэгээ шууд маргалдаал тэгэл гэрээс нь яваад гисэн юм уус маань. Энэ үед нь одоо сүү залууа дүүтэйгээ ярих үед нь би байгаагүй. Гэхдээ сүү залуу маань босон явдлыг надад ингэж тайлбарсан. Дүү нь мессежийг аваад шууд уцаар ярьсан. Ярианы үеэр илэрсэн зүйл гэвэл найз бүсгүй нь хоёр дахь айлчлалын дараа надтай холбогдсон. Тэгээд бид ярилцж би түүнийг уучлсан гэдэг худал зүйл
манай хадам дүүд хэлсэн байсан. Мөн тэр бүсгүй дүүгээс дахин хамт явахыг гуйдаг байсан ч дүү байнга татгалзаж зөвхөн би түүнд дахиад ирэхийг зөвшөөрсөн үед хамт ирнэ гэж хэлдэг байжээ. Одоо энэ нөгөө OP тэгж хэлсэн. Тэгээд 9 сар өнгөрсөн болохоор хадам дүү дахин асуух болсон энэ учиртай юм байна. Учир нь тэр миний зүгээс уучлсан гэж итгэсэн болохоор хадам дүү. Сүйд залуугийн маань хэлснээр хадам дүү маань үнэхээр их уучлалт гуйсан гэсэн. Би өөрөө түүнтэй шууд ярилцаагүй байгаач маргааш видео кол хийж бүх зүйлийг цэцгэлгээр төлөвсөн. Хадам дүү маань яагаад надаас шууд асуугаагүй вэ гэвэл тэр миний харшлын дайралт ямар их сэтгэл санааны хүнд дарамт болдгийг мэддэг. Би тухайн явдлын дараа тэр талаар ярихыг хүсдэггүй болохоор надтай яриаггүй байсан байна. Тэ, ер нь бол одоо би юутай чинь хадам гिचтэй чинь өөрөө уцаар яриа тэгээ битээр ойлголцсон, уучраа олцсон. Тэгээд харин худлаа ярьсан. Тэгэнгუთ нөгөө хадам дүүн уучлалсан юм байна л да гэж бодоод тэгэнгუთ за тэгвэл хамт явъя гэд дахиад дахиад асуусан бол дарж байгаа. Тэгж худлаа ярьж байгаа оронд жинкнээс уучлалт гочлоогүй юм байна. Тэгээд ийм комент нь би хадам дүүг чинь яагаад тэр хүнтэйгээ одоо олтол байгаа юм болоо бас яаж дахиж танаад очиж байрлая гэж асууж чадаж байна гэд гайхаж байсан чинь ийм учиртай байжээ. Худалч гэдэг бас нэг шин юм нэмэгдлээдээ тэр охин гэсэн мэс. Тийм тэгээд ерөнхийдөө бол тийм би угаасаа би түрүү нөгөө хэлсэн шүү дээ амар спойлд юм болов гэд тэг яг нөгөө нэг одоо нөгөө тийм спойлд хүүхдүүд чинь нөгөө эцэг их нь нөгөө багаас нөгөө ингээд одоо чи ийм үйлдэл хийвэл ийм үр дагавартай гэдэг юм ерөөсөө зааж өгөөгүй тэ одоо буруу юм хийсэн ч гэсэн тэгэл нөгөө нэг зүгээр ингээд тоохгүй өнгөрөөчдөг ч юм уу тэ тэгээ баг ингээд нэг жоохон мөрөн дээр нэг ганц цохол тэгээд өнгөрөөчдөг нэг тиймэрхүү эцэг ихтэй байсан юм болов. Тэгээ нөгөө ингээд буруугаа хүлээж сураагүй. Тэгээд accountability гэдэг юм байхгүй байгаа юм л та. Апдейт 2. Яа. Би хадам дүүтэйгээ ярилцсан. Их урт emotional яриа болсон. Бүгдийг нь энд бичихгүй хувийн шин чанартай юмнууд их байсан болохоор зүгээр нөхцөл байдлын талаар апдейт хий гэсэн юм аа. Юуны өмнө дүү маань дахин уучлалт гуйж найз бүсгүй. Одоо X найз бүсгүйхээ үгэнд шууд итгэж биднээс лавлаж асуугаагүй дэ харамсаж байгаагаа илэрхийлсэн. Тэр өчигдөр сүү залуутай минь уцаар ярьсны дараа надтай яагаад шууд холбогдоогүйгээ тайлбарлахдаа тэр бидний урмыг хугалсан гэж үзээд зөвхөн үгээр биш үйлдэлээрээ гимшиж байгаагаа харуулахыг хүссэн гэж хэлсэн. Бид түүнийг юусоо буруутгаагүй. Тэр шууд найз бүсгүйгээ конфронт хийж асуусан гэсэн. Түүний хуучин найз бүсгүй эхлээд намайг худлаа ярьж байна. Бидний харилцааг сүйтгэх гэж оролдож байна хэмээн ятгахыг оролдсон. Энэ нь бүтлгүүтгэд уйлж, гуйж сэтгэл зүйн дарамт үзүүлсэн. Түүний хачин ааш аяг бүхнийг бүрэн ойлгож харсан даруйда энэ бүх зан авирын цэвэр манипуляц болохыг нь ойлгосон гэж хадам дүү маань надад тайлбарсан. Өшөө их зүйл болсон ч энэ нь миний биш, дүүгийн маань түүх тул дэлгэрэнгүй ярихгүй. Эцэст нь тэр найз бүсгүйгээсээ салсан. Тэр бас бидэнд өмнө хэлээгүй олон зүйлийг хэлсэн. Тэд хоёр дахь удаа манад зочилсны дараа үнэндээ салсан гэсэн. Учир нь тэр өөрийн амьдралын чухал хүмүүсийг үл хүндэтгдэг хүний хажууд байхыг хүсээгүй. Тэд 2 сар орчим тустай байсан бөгөөд зөвхөн тэр бүсгүй хадам гिचтэй ч холбогдсон, бүх зүйлээ ойлголцсон. Гэхдээ би чамаас юу ч хүсэхгүй байна гэсэн зурус илгээснийхэн дараа буцаж нийлсэн. Яа. Харин одоо энэ бүхэн зүгээр л түүнтэй дахин нийлэх зорилготой хуурамч ятгалаг байсан нь илэрхий болж байна. Манипуляц хийжсэн байж тарлаа. Мөн бид бас түүнийг сүүлийн 1 жил одоо амьдарч байгаа газартаа дургу болсон бөгөөд манай энэ хавь руу нүүх сонирхолтой байсан талаар нь олж мэдсэн. Тийм болохоор манайхаар их айлчилдаг байсан байна. X нь түүнийг тэндээс явуулахыг хүсээгүй болохоор хадам дүүгийн маань бидэнтэй харилцах харилцааг тааруухан болгохын тулд энэ бүх сонин үйлдэлүүдийг хийсэн байж магадгүй гэж би дотроо хардж байгаа. Дүү маань мөн бас хамаатан садангуудтай болсон явдлыг тайлбарлаж хэрвээ тэднэрөө X нь холбогдвол надаар дахиж харшлын шоконд орсон явдлаа тэдэнд тайлбарлах нөхцөл байдал үүсгүүлэхгүй гэсэн. Би мөн сүү залуу болон хадам дүүдээ анх удаа харшлын шоконд ороход ямар амар байдгийг тайлбарлаж өгсөн. Надад үүнийг ярих л хамгийн хэцүү байсан. Бид хоёр ерөөсөө дүүгээ буруутгаагүй. Миний бодлоор тэр бол үнэхээр сайн хүн. Хүмүүсийн сайн талыг олж хардаг. Харамсалтай нь хуучин найз хүүдээ жоохон мэхлэгцэн байна. Тэр одоо ч бидэнд зочлохыг хүсвэл дуртай явуулаа авнаа. Мөн нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцаж дэмжиж туссан бүхэнд баярлаа. Найдаж байна. Энэ бол хамгийн сүүлийн апдейт бөгөөд одоо бид зүгээр хурмаа төвлөх
төлөвлөх гэж байгаа. Гэсэн байна. Тэгээ яагаад яг жинхнээсээ уучлахгүй байгааг нь одоо ингээд тодорхойллоо л доо. Яагаад гэвэл зүгээр нөгөө найз залуутайгаа буцаж нийлхийн тулд. Тэгээд би нөгөө апдейтүүдээс өмнө нөгөө тэгж хэлсэн шүү дээ. Нэг жоохон энэ хүний идэлт яг 50 100% орж чадахгүй нөгөө 50 гэж хэлсэн. Тэр нь яг юу нь хэлжсэн бэ гэхээр нөгөө цүнхийн ухна гэсэн шүү дээ. Тэр нь ингээд одоо ингээд нөгөө ирэх болгонд цүнхийн ухна гэхээр тэр чи одоо өдөрт хэд удаа орж гарах юм нэгдүгээр шүү дээ. Тэгээ ер нь тэр ирэх болох нь гэдэг нь хэр удаан үргэлжлэх, хэдэн жил үргэлжлэх юм тийм үстэй. Тэр нь ингээд одоо амар буруу approach юм шиг санагдчихсахгүй одоо буруу арга замаар шийдэх гэдэг юм шиг. Тэгээд тэгэхээр чин улмал бие биендээ нөгөө итгэхээ болоод улмал бие биендээ дургуцгаал нь тэрний оронд нөгөө ингээд баг илүү сайн ярилцаад тэгээд үнэхээр одоо нөгөө уучлал төсөө тэгээд ойлголцолд хүрээд тэгээд дахин нэг удаа боломж олох уу яах уу гэдэг тэрийгээ ингээд ярилцчихэж тийм байдлаар шийдвэл баг хамаагүй илүү дээр байх гэж бодчихсахгүй. Тэгээд гэхдээ бол наач нэг угаасаа ягаад засархааргүй хүн байсан юм бэ? Чи баг хүн алж ийж санаа намархаар. Йоо. Тэгээ угаасаа энэ ч бас ингээд айгүй тийм айхтар одоо шийдвэр гэх юм уу? Зөрөгтэй гэх юм уу нэг талаараа ингээд эхний удаа нөгөө шокнд ороод түргэнд ингээд аваа явчихж байгаа шүү дээ. Тэрийг нь харж байгаа ер нь бол тэгэн гутаа тэрний дараа дахиж тэр чинь ингээд айхгүй гэсэн үг байхгүй нэг талаар би тэгж бодлоо нөгөө угаасаа нэрнгээсээ наа чинь бүр юусоо харшлан ямар хүн гэдгийг юусоо бүр юусоо ойлгохгүй заяа. Тэгээд хоёрдугаарт нөгөө нэг цүнхээр нь баах юм байсан гэсэн штэ. Албаар авсан юм байна. Ерөөсөө тэгээд ингээд идээ явж идэх хүн биш юм байна заяа. Зүгээр бараг зориуд ингээд сүтэл гэсэн юм байвал бүгдийг аваад тэгээд нэг тийм бахаа хангах гэсэн юм шиг ингээд албаар трийгээ идээд чи намайг яах юм гэсэн маягаар те ингээд идсэн гэдгийг чи мэдэхгүй гээд ингээд харж байгаа харангуудаа нүдрүүн харангуудаа те би сая дөнгөж сүү уучаад ороод тэр чи мэдэхгүй гээд хараа сууж байгаа те тийм ингээд их тийм чиний зөв амьсгал чи сүү уусаа амаараа чамруу амьсгал чи мэдэхгүй ш чи нэг тийм ингээд дом бас нэг тийм байгаа юм шиг те яалтчгүй тэр бахаа хангаж байгаа тийм юмыг заавал ингээд бүр зорж авсан юм шиг санагдлаа бүр ингээд үнэндээ наа чинь ингээд баг ингээд яванда те нөгөө баундрийг нь шалгаад гэх юм уу ингээд чихэр мэхэр өгөөд тэгэнгүүтээ нөгөө чихэр нь явж сүйтэй чихэр байдгийг ингээд те өөрөө мэдчихсэн мөртлөө албаар өгөө тэгэнгүүтээ just to see the reaction те тийм баг гарч байж болохоор ахгүй юу нь тэгэл тэр чинь одоо юу гэдэг чинь гэртээ нөгөө юм ихтэй хойлохна байсан бай гэж бодъё заяа нөгөөт нь тэгээд нэг тэний юм хийгээд нөгөөт нь сүгээ ингээд мэдхгүй сүйтэй мэд хэргэлжлээ тэгээд тэгэнгүүт одоо шоконд ороод унаад өглөө тэр имхтэй 9/11 дуудахгүй бол яах юм тийм эстэй нэг дээр нөгөө Death Note-ийн лайк яг ами шиг гэж зогсож явах юм лөө ер нь бол гээ ер нь тэгээд эсвэл нөгөө паниктаад бараг ингээд хаяад гараа гүйцдэг ч юм уу нэг хүмүүс ч нөгөө нэг тийм emergency үед нэг жоохон тэгээ нөгөө ямар үйл гарахаа мэддэггүй штэ тэгээд гараа гүйцэж магадгүй л ахгүй ер нь бол тэгээд одоо тэр нөгөө нэг зүгээр албаар хатам дүүг маань бит хоёртой жоохон харилцааг нь муутгах гад магадгүй иймэр хөдөө юм хийжсэн маань гэж хардж байгаа юмс надаа. Одоо юу гэдэг чи өөр мууж суужид амьдрдаг байлаа гэж бодъё л доо энэ хоёр. Тэгэн гут одоо зүгээр ингээд нэг нөгөө найз залуу нүүх гээд хаар бас ингээд бас нэг тийм өөрөө болохоор тэндээ тогтсон амьдралтай болохоор ингээд нүүмэргүй байдаг ч юм уу. Эсвэл салмааргүй байгаа ч юм уу. Үнэхээр энэ залуугаас бол нэг салмааргүй байгаа. Амар хичээс 2 сар үерхгүй байж байгаад ингээд тэгэж юм битсэн байна гэхээр амар нэлээд л бодсон л. За ер нь бол тэгээд амар юмнууд байх юм аа. Тэгээ энэ хүн бол нэг бол бүр үнэхээр амар psychopath. Тийм санаатай муу хүн байна. Эсвэл зүгээр амар тэнэг хүн байна. Тэгэл аль нэг л. За миний дараагийн story. Энэ бас миний сүүлийн story. Гэр бүл маань намайг аавын төрсөн хүү биш гэж бодоод хайсан ч одоо эргэж холбогдохыг хүсэж байна. Энэнийг бичсэн хүн одоо бичиж явах үедээ 18 байсан. За. 4 жилийн өмнө ээж маань удаан хугацааны турш нэгээс олон нууц амрагтай байсныг аав олж мэдсэн. Иннээс өмнө бас хит удаа ээж аавыг араар тавьсан бөгөөд
Тухайн үед аав хүүхдүүдийн төлөө төвчж уучлж өнгөрүүлсэн. Гэхдээ 4 жилийн өмнөх явдлаас болж ах トゥ бид 3-ыг өөрийнх нь хүүхдүүд биш байж магадгүй гэж аав сэжгэлсэн. Яагаад гэвэл ээжийн нөгөө нууц амрагтай байсан үеийн бидний төрсөн үедээ давхцаж исэн. Тэгэхэд л бид бүгдээрээ ээжийн талаар, ер нь бүх зүйлийн талаар анхудаа сонссон. ДНХ-гийн шинжилгээ хийгдэж ах トゥ хоёр маань аавын хүүхдүүд харин би биш болох нь тогтогдсон. Тэгээд аав ээжээс салж гэрлэлтэд цуцлуулж нүүж ах トゥ хоёрыг аваа явсан. Намайг авч яваагүй. Би ээжтэй үлдсэн. Хаягдсандаа ээж улам гутарч бит хоёул гэр бүлийн ихэнх хүмүүст нүд үзүүрлэгдэх болсон. Ах маань ялангуяа надад харгас ханддаг байсан. Уг нь өмнө нь бит хоёр маш дотно байсан. Хэрвээ би тэр үед том байсан бол ахын надад хийсэн зүйлсийг зүгээр өнгөрөөлгүй хит хитэн удаа түүнийг хүчтэй цохиод авах байлаа. Намайг хүмүүс таних магадaltaй болохоор нарийн ширийн зүйлс рүү орохыг хүсэхгүй байна. Гэхдээ зарим зүйлсээс болоод би дахин ДНХ-гийн шинжилгээ өгөх хийлгсэн юм аа. Тэгтэл үнэн хэрэгтээ анхны ДНХ-гийн шинжилгээ буруу болж таарад би аавынхаа хүүн мөн болж таарав. Надад хуулийн зөвлөгөө хэрэггүй шүү. Өвөө маань жинхэнэ эрхэн бөгөөд миний арыг үргэлж даадаг. Бид өөрсдийн хуульчтай болсон бөгөөд тохиролцоонд хүрэхээр зорж байгаа. Гэхдээ аав буцаад миний амьдралд орж ирэхийг хүсэх болсон. Ах утастаж, уулзаж ярилцъя гэсэн би үүнийг нь хүсэхгүй байгаа. Би эдгээр хүмүүсийг амьдралаасаа зайлуулмаар байна. Ээж бүгдийг нь уучлсан. Бүр аавтай болзоонд явж байгаа гэдгийг сонсоод миний дотор муухаарсан. Гэтэ надад ямар ч хамаатай биш. Би тэдэнд хоёуланд нь хараалцсан амжилт хүснэ. Гэтэ би тэднээс юу ч хүсэхгүй. Гэтэл намайг тэднэр зүгээр байхгүй юм. Бид чинь гэр бүл штэ л гин. Би тэднийг сонсож боломж олгох ёстой. Эс тэгвээс хожим нь харамсах болно л гин. Бас миний тэдэндээ ярилцахгүй байгаа цорын ганц шалтгаан нь би зүгээр л өсвөр насны тэнэг хүүхэд болохоор гэх мэт өөр хогийн тайлбар хийх гэдэг. Надтай үзэл бодлоо хуваалцааж thanks but fuck no thanks гэхээр би дэндүү шудраг бус байгаа юм шиг сонсогдож байна уу? Угсаа наач мал амар ерөөсөө шудраг бус ингээд амар ойлгомжтой. Айгу ойлгомжтой л надад сонсогдчихлаа. Угсаа ингээд гэр аавда ахта дүүдэ бүгдэнд нь гологдоол тэгээд ингээд яангуудаа тэгээд тэр хүмүүсийн бас тэр нөгөө нэг юм юу юм те одоо шир нүүрх юм одоо өөрсдөө тэгж хүүхдээ нэг талаараа за ихнэрээ хаях за тэр бол угаасаа ингээд өөрөө олоодаа араар нь тавиулсан ингээд тэн дээр бол угаасаа ихнэртэйгээ бол ам асуудал бол байна. Хүүхдээ өдөө хүртэл өөрийгөө нэг хүүхдээ гэж өсгөжсэн хүүхдээ нёгийг нь ингэж тусад нь хаянгуудаа нөгөөдөлийг авч явангуудаа өө яна андуурсан байна. Аамнэ. Угаасаа what the fuck. Угаасаа тэгтээ ингээд 14 настай хахад нь болсон үйл явдлыг боддоо тэр нь бүр ингээд надаа бүр амар хүндссэн. Бүр ингээд юу гэсэн үг юм бэ? Энд чинь бүр ингээд хитэн настай ч хүн одоо бараг 40 50 гарчаач ийм асуудалтай ингээд тулгархад бүр амар хэцүү байх байгаа байхгүй юу? Тэгээд 14 настай хүүхэд энэ асуудалтай тулгарч байхад тэг ингээд ерөөсөө тусдим болоод хүүхдүүдэд хэцүү байгаа даа гэж бодохгүй өөрөө өөрсдийгөө бодоол энэ цус нь мах нь минийх биш бол минийх биш гээл юу гэсэн үг юм. Наа ч юм бол амар тэнэг асуудал. Тэг хамгийн мань ээж нь бас өнөө ингээд одоо ингээд нөхөртэйгээ сууснасаа хойш тасралтгүй ингээд нууц амрагтай байсан болж таарж байгаа байхгүй юу? Одоо хүүхдүүд нь төрөх болгонд тэр үе болгонд нууц амрагтай байсан гэж тарахаарчаа. Ээж нь бол үнэн боолор байгаа. You go girl. Тэгтээ тэгвэл бас угаасаа аав нь яг би угаасаа ээж нь араар нь тавьж байгаа нь буруу. Тэгтээ ингээд байн ингэж араар нь тавьж байгаа чинь аав нь угаасаа нэг талаараа угаасаа ерөөсөө ингээд их нэртэй одоо ээжд нь одоо анхаарал хандуулдаг ч юм уу. Тийм биш байхаа зүгээр одоо тэр мөр нь хамаагүй угаасаа амар факт ав тийм toxic relationship дээр хүн байгаа байхгүй. Эхнэр нь тэгэл араар нь тавиад байдаг. Тэгэл тэгэнгүү тэр болгонд нь ингээд уучлаад байдаг. Өөрөө бараг кингтэй юм ааш. Йоо update. Бүгдд нь зөвлөгөө өгсөнд баярлалаа. Та нарын болон өвөөгийнхөө өгсөн зөвлөгөөг дагаад би өөрийн байр суурь дээрээ бат зогсох болно. Сүүлийн үед эргэн тойрны хүмүүс намайг мэдрэл муутай өсвөр насны хүүхэд бас хожим намайг маш их харамсах болно гэж хэлж байгаад би маш их бухимдаад байж байлаа. Тэгсэн өвөө надад ирээдүйд ямар мэдрэмж мэдрэхээ одоо шийдэх гэдгээ болох хэрэгтэй гэж хэлсэн. Учир нь үнэндээ тэрийг хизээж мэдэх боломжгүй. Одоогийнхоо мэдрэмж мэдээлэл дээрээ тулгуурлан одоогийнхоо шийдвэрийг гаргах хэрэгтэй. Хожимын болцсохгүй мэдрэмж мэдээлэл дээр тулгуурлаж биш. Одоогийн байдлаар
Аав ах хоёрт миний зэвүү хүрч байна. Би тэдэнтэй ямар ч холбоотой баймааргүй байна. Би тэдэнд итгэхгүй байна. Тэднийг зөвхөн бусдын нүдэнд аятайхан харагдах гэж эсвэл миний мөнгөний төлөө надтай холбоо тогтоох гээд байна гэж бодож байна. Энэ мөнгө гэдэг нөгөө ДНХ-ийн шинжилгээ өгсөн лаба сүү хийгээд байгаа юм шиг л нөгөө. Тийм. Тэгээд нөгөө шүүхт өгсөн болохоор нөгөө мөнгө одоо аавн сэтгэл зүйн дарамт гэдэг тийм хохирол гээд мөнгө авах гэж байгаа юм шиг л. Тэгээд тэднийг зөвхөн бусдын нүдэнд аятайхан харагдах гэж эсвэл мөнгөний төлөө надтай холбоо тогтоох гээд байна гэж би бодож байна. Хэрэв миний сэтгэл санаа өөрчлөгдвөл би тэр үед нь яахаа шийднэ. Тулгараагүй асуудалд санаа зовоод яах вэ? Би уг нь апдейт оруулахгүй гэж бодож байлаа. Шаардлагатай санагдаагүй болохоор миний түүх бараг дууссан. Гэтэ өчигдөр нэг зүйл болсон бөгөөд би үүнийг хуваалцахыг хүслээ. Би үгүй би тэдэнтэй ярилцахыг хүсэхгүй байна гэсэн байр сууриа баримтлахаар шийдсэн. Би удахгүй өөр хот руу нүүх бөгөөд дугаараа солихоор шийдсэн. Өвөө л миний шинэ дугаарыг мэдэх бөгөөд түүнийг хүнд шилэхгүй гэдэгт би итгэлтэй байна. Өвөө тэтгэвртэй гарсан цагдаа болохоор хоёрын хооронд юмсыг огт төвчдөггүй. Үнэхээр байраас тиймээс миний шинэ дугаар аюулгүй. Өвөө ээж рүү утастаж одооноос хин нэг надтай холбогдохыг хүсвэл өөрөөр нь дамжих ёстой гэж хэлсэн. Би түр өвөөгийн дамжиж байгаа болохоор ээж өвөөгинд ирээд надтай ярилцах гэж оролдсон боловч өвөө түнд эхлээд өөртөө ярилц. Тэгээд надтай ярьж болохгүйг сонсож байгаа шийднэ гэж хэлсэн. Тэгсэн ээж бүр дэлбэрч энэ бүхэнд өвөө ямар ч хамааралгүй. Энэ бол миний болон аавын хоорондох асуудал гэсэн. Тэгэхээр нь өвөө ээжэд хэрв хин нэгэн манайд ирж хүүг зовоовол би цагдаа дуудаж шүүхээс уулзахыг хориглох захирамж авч буугаа хүртэл гаргаж ирнэ гэж хэлсэн. Энэ яриа нэлээд үргэлжилсээр ээж өвөөд зөвхөн би л ганцаараа өвөөгийн гэр бүл биш. Ингэснээрээ өвөө бүх хүнийг өөрөөсөө холдуулж энэ гэр бүлийг хоёр хувааж ийн. Түүнд өөр ач зээ нар бас би яагаад ганцхныг нь сонгож байгаа юм гээл явж өгсөн. Тэгтэл өвөө энийгээд ингэж хэлсэн. Өөрийнх нь ямар ч оролцоогүйгээр энэ гэр бүл аль эрт бутраад унсан. Хүн бүр үлдэгдлээс нь нэг хэсгийг шүүрээд цухтаад алгуулсан. Тэгээд өвөө над руу харснаа. Намайг өөрийнх нь хэсэг хизээш тавьж явуулахгүй бусд нь хамаагүй гэсэн. Энэ бүр амар. Энэ хүртэл ээж солиотой айшилж байсан болохоор миний инээ түрээд байж байлаа. Гэтэ өвөөг тэгж хэлэхэд би тэсэлгүй уйлсан. Ээж хэсэг хугацааны дараа яваад өгсөн. Тэгээд би амьдрал минь үн дээр л тогтож байгаа юм шиг өвөөгөө чангаас чанга тэрсэн. Тэгсэн өвөө надад одоо болноо уйлаад хэрэггүй. Би чиний гэр бүл хизээж орхитгүй юм. Өөрийн гэсэн гэр бүлтэй болохоор үүнийг санаарай гэж хэлсэн. Би заавал санах болно. Өвөө нь бүр ингэ байраас өвөө байгаа даахгүй. Бүр зүгээр ингээл. Тэг угаасаа бүр яг ингээд энэ нөгөө охиных нь л аав юм шиг те. Ээжийнх нь аав юм шиг те. Тэгээ бүр яг ингээ холоос ерөнхийдөө энэ гэр бүлийг ингээл хараал суужсэн юм шиг байна те. Ингээл за энэ хүмүүс бол үнэхээр өстой заваа амьдарч юм да гэж бүр яг ингээ. Тэгэл нөгөө хүүхэд нь ер нь ээжтэйгээ хоёулахнаа үлдээл ээжтэйгээ түр амьдарчсэн юм шиг байгаа ер нь. Тэгэл ер нь ээж нь ч гэсэн нэг сонирн болоод ирээд тэгээ угаас нөгөө юу жинхэнэ хүн байсан болж таарад ирэнгүүт тэгэл ээжтэйгээ чамд амьдрахыг хүсгээ болол. Тэгээд өвөө дээрээ ирээд амьдарсан юм шиг байлээ. Тэгээ нөгөө нэг засвар хийгээд нэмэлт мэдээлэл өгсөн байгаа байхгүй юу? Мартахаас өмнө зарим хүмүүс ах トゥ хоёрыг минь ямархуу хүмүүс болохыг асууж байсан. Ах маань минийх байх ёстой байсан зүйлсийг хулгайлж авч надад худлаа хэлж бас миний тухай бусдад худлаа хэлсэн. Зүгээр энгийн гимгүү худлаа яриа биш. Харин найз нөхдийн харилцаа, гэр бүлийн харилцааг сүйтгэх хэмжээний худал хэлсэн. Найз охинтойгоо ч муудахад хүргэсэн. Тэр олон жилийн турш намайг дээрлэгсэн. Бүр нэг удаа намайг цогсон. Тэгэхэд ээж түүнд ч бас хэцүү байгаа гэж хэлээд бүр огт тоогоогүй бөгөөд зүгээр л ахыг өмөрсөн. Харин өвөө түнд дахиж намайг цохин шүдийг ч нухах цохин шүү гэж хэлсэн. Ах тэр өгөнд нь итгэсэн бололтой тэр явдлаас хаш надад дахиж гар хүрээгүй. Дүү маань харин гайгүй би түүний талаар энд ярмааргүй байна. Тэгээд энийг ингээд яасан чи хүмүүс комментэн дээр нөгөө нэг өвөө чинь өстэй байраас өвжи юм аа гэн өвөө чинь юу лээ Breaking Bad-ийн Mike юм аа. Өөөр retired cop. Тийм угаасаа яг Mike шиг тийм цагдаа байсан болохоор тийм яг тийм өвөө байгаа даахгүй. Үнэн байраас тэгсэн чинь нөгөөсаа тэн дээр комментууд дон дээр нөгөө нэг өвөөгийнхөө өөр хэлсэн бас нэг үгийг ингээд орчуулсан байхгүй. Өвөө нөгөөсаа амар лаглаг үг хэлдэг цаа. Зүгээр ингээд нөгөө юу дандаа ингээд үгнүүдийн бичээд өгсөн юм шиг киноны дүр байгаа. Киноны бүр яг тэр код нь амар лаг за. Өвөө нь ингэж хэлсэн гинэ. Завь далайн шуурга гаталж байхад
жинхэнэ эр хүн завийг залуурдаж харах хуурай газарлаг гүйдэг. Аавыг нь харах гээд байгаа байхгүй юу? Жинхэнэ эр хүн байсан бол та нарыг ингээд хаяхгүй ингээд тэ гэр бүлээ аваа явах байсан. Тэгээд харах болохоор ингээд хуурай газарлуу цогтож байгаа ингээд. Амар гэсэн үгтэй. Тэ зүгээр Яа. Тэгээд угаасаа ингээд өвөө бол тасралтгүй авра фарм гэдэг юм. Фарм ихгүй зүгээр угаасаа авра 10,000 авра зүгээр заяа. Флаш 10,000 авра. Тэгээ нөгөө нэг өвөө нь ингээд коммент нь зүгээр дандаа өвөөг нь биш өвөө ч нэг ганц би юу л гэх өвөө ч нэг cool юм I love your grandpa гэн тэгэл нөгөө манай нөгөө пост хийсэн OPS би өвөөд бас амар хайртай гэл өвөөгийн хажууд байна өдр гэл тиймэрхүү. Тийм угаасаа яг дахиад нэг апдейт орсон. Биш edit тасвар. Би өвөө зориулж сэтгэлийн хэсгийг уншиж өгсөн. Би өвжи гэж юу болохыг тайлбарлах хэрэгтэй болсон бөгөөд тэр одоо Breaking Bad болон Better Call Saul киног үзхийг хүсэж байгаа. Элэвэл гинэ. Хайраар дүүрэн байсан та бүхэнд баярлалаа. Миний анхны постод бичсэн хариултуудыг уншаад өвөө зүгээр л интернет их ухаантай юм а гэж хэлсэн. Энэ апдейтийн хариултуудыг уншаад баг зэрэг сэтгэл нь хөдөлж хийх юмтай гэж хэлээд явсан. Дараа нь өвөө пив авч ирээд өөр хүмүүс юм хэлж гинөө гэж асуусан. Түүнийг Clint Eastwoodтэй зөвлөсөн сэтгэл түүнийг их баярлуулсан. Бүгд нь баярлалаа. Өвөө нь бүр зүгээр амарлаа. Зүгээр үнэхээр main character. Зүгээр ингээл бүх нөгөө нэг юм одоо тэр гэр бүлийн хүмүүс л ингээл амар хогийн аш гаргаад штэ. Тэгээд тэнгуут нь бүгдэнд нь зүгээр FU гэж хэлэнгүүтээ те. Энэ хүүхэд бол одоо миний хүүхэд. Та нар бүгдрөө хоолой гэл. Апдейт. Яа. Би энэ хаягийнхаа нууц үгийг санаж байгаа нь бурхны лаврал байх. Та нар бүр үүнд итгэхгүй хаа. Би ч гэсэн итгэхгүй байна. Лаборатори миний шинжилгээний хариун дээр алдаа гаргаагүй. Харин бүх хүүхдүүдийн хариуг хооронд нь холиод тавьчихсан байж. Би аавынхаа төрсөн хүн мөн. Гэхдээ ах маань биш. Justice. Хачиргалтай нь ах маань аавтай их адилхан харагддаг. Магадгүй ээж яг нэг төрлийн зүстэй хүмүүс сонирхдаг байх. Явж ахын шинжилгээний хариун дээр миний нэрийг тавьчихсан бололтой. Одоо тэд өөр лаборатори руу 3 дахь шалгуулах байх. Тохиролцоонд нууцлалын заалт байдаг болохоор би хизээж энэ талаар дэлгэрэнгүй дахиж ярихгүй. Тохиролцоогоор овоод ажгүй их мөнгө авах гэж байгаа болохоор бүгдөө чимээгүй байгаарай. Гэхдээ би үүнийг заавал хуваалцмаар байсан. Because LOL. Хэрвээ хин нэг оноо хөтлж байгаа бол би одоо карманд итгэдэг. Угаасаа тэгтээ энэ бүр үнэн карма эсэ би ч гэсэн. Тэгтээ угаасаа бүр ингээд яа ах нь бүр devastate болсон хаяа. Тэгээ угаасаа өөрөө гайгүй байгаад дүүн гайгүй байгаад тэр болохгүй нэг ааштай хүн байгаад штэ. Нөгөө ерөөсөө жоохон өөр темперамент идэв. Үнийг л өөр нэг ах байгаад штэ. Тэгээ хамгийн гол нь тэр ах нь аавыгаа дуурайсан хүн байгаа. Харин тийм. Эсвэл тийм юм болов ах нь ингээд баг зэрэг өөрийгөө гадарлцсан байсан юм болов. Ингээд би биш байж магадгүй гэж бодоо идсэн чинь өөрөө мөн болоо дүүн биш болонгоо тэр уура ингээд нөгөө цогларсан байсан тэр insecurity-га шууд дүүрүүгээ гаргаад ингээд thank god гингүүтээ дүүгээ шууд байшиг гэл байж болох л. Тэгээ бүр тийм амар extreme дүүл үгүй одоо нөгөө нэг дайрсан гэж байгаа шүү дээ. Ер нь бол бүх юмсны дараа зодож модсон. Тэгэхээр угаасаа яг чиний хэлдгээр тийм байсан байж магадгүй л яг өөрийгөө нөгөө үзээд л та шууд тийм дүүрүүгээ гаргах одоо газартай болонгуудаа шууд дүүрүүгээ гаргаал. Тэгээд тэгтээ наа ч юм ямар амар олон твисттэй харин тийм ингээд гарсан 3 хариуныхаа ингээд хоёрын нэрийг солиод тавьсан байсан л гэсэн. Нөгөө нэг одоо бодвол нөгөө бичгийн цаас маас нь хийгээл явуулж байгаа шүү дээ. Бичгийн цаас нь шууд юу гэдүүлэр гэж байгаа. Дугтуунд хийгээд дугтууныхын гадна нэрийг л солиод тестүүдийн солиодсон. Мэдхгүй яахаараа ер нь харин тийм. Угаасаа тэгээд шүүх дүүлэхээр л газар л байна л да. Шүүхтгэр газар. Шүүхтгэр л газар байна л да. Тэгээ ингээд яг бас тэ нэг даваатал нь одоо мөнгөтэй болчихжээ. Тэгээд жинхэнэ автагаа байж юм. Тийм гэхдээ яг тэр нь piece of shit яваасаа хамаагүй. Үгүй өвөөг нь хэлсэн. Жинхэнэ автагаа одоо ингээд мөнгөтэй. Аавшиг автагаа мөнгөтэй тэгээд ер нь best ending ер нь байж болох хамгийн жаргалтай л энэ хүүхдийн хувьд бол төгсгөл байх шүү дээ. Гэтэ угаасаа мэдээж
энэ бол ингээд дуусах драма яалтчгүй биш байгаас тэ. Энэ бүр бүтэн амьдралын турш үргэлжлэх драма баха. Сүүлийн апдейт нь хизээ орсон апдейт. 6 жилийн өмнөх стори байсан. Тэгвэл ч одоо юу юм байна л та. Нэмж апдейт хийхгүй юм байна л та. Тийм. Хамгийн бас ингээд дургу өргмөр юм маань. Ээж аав хоёр нь дахиад болцоод харин тэр нь бүр ингээд энэ бүх травманы арт те гэр бүлээ ингэж бүтэн самарч хайсны хүүхдүүдээ бүгдийг ингэж самарч хайсны дараа араасаа ингэ болцож тэгэхээр бараг буцаж нийлэх гээд оролдоод байгаа байхгүй. Тэгээд тэгэнгүүт ингэ. Тэгээ одоо яах юм? Одоо нөгөө нэг том хүүхэд нь өөр юутай болцохоор трийгээ хөөгөө болоо. Аав нь тэгэхээр хүнштэй угаасаа тэгээ одоо тэгээд ингэ яг нөгөө одоо өмнөх дундлынхаа хүүг ингээд хөөж явуулчаад тэгээд одоо нөгөө гор амсчаас тэг ингээд хийсэн үйлдэлийнхаа тэгэхээр магадгүй хийхгүй ч магадгүй л тийхгүй ээж. Гэтэ угаасаа аль нь юу ингээд бибинийхаа нүрэлөө харах хэрэггүй болчиход байгаа байхгүй юу. Ингээд бүгдөө юм хүн шиг бус зан гаргацсан учраас тэгээ угаасаа тэгээ өвөөгийнх нь тэр хэлсэн үг л бүр амар байгаас тэ гэр бүл орхитгүй ингээд тийм нөгөө охана means family стич юу байгаа. Тэгээд угаасаа яг тэгэл хинэн гэр бүл болох нь тодорхой байхгүй. Үнэхээр тэгээ төрүүлээг бол хамаагүй гэр бүл гэдэг чинь тэгэл хамтдаа хайрладаг гэдэг хэцүү үед нь хамт байдаг. Тийм л байж хамт зүйлсийг даван туулж байгаа. Тийм. Тэр юу л тэгээд гэр бүл юм да. Энэ бүр нэрээ стори яриад идэв. Тэгээ нөгөө бас юу н одоо нөгөө ахын тэр нь буцаа нөгөө хандаад байгаа шалтгаан нь мөнгнөөс олж иж магадгүй гээд. Тэр нь ч гэсэн ерөнхийдөө нилээ ортой үг юм шиг санагцсан. Угаасаа амар хэмжээний мөнгө угаасаа авч байгаа нөгөө тохиролцооноосоо. Тэгээ тэгэнгүүт интернет тэрэнд ингээд жоохон санаархаад байгаа юм болов уу гэхээр бас байж болохоор байхгүй. Угаасаа юм хогийн юм хийсэн хүмүүс ч өөр юу л хийж чадахгүй гэж. Үнэхээр энэ хүмүүсийн зүгээр амьдралаас зайлуулах хэрэгтэй. Аав ээж хоёр нь үнэхээр бие биендээ одоо таарсан юм. Үнэхээр таарсан хүмүүс юм. Тэгээ бас баяр үргээ бие биенээ олсон ч юм. Тэгээд бүр идтэй яг ингээд бие биенийхээ нөгөө там байгаад байгаа байхгүй яг ингээд good place шиг ингээд яг ингээд бие биенийгээ зовоогоод насан туршдаа ингээд амьдрахаар ээж нь тэгээд яалтчгүй нөгөө нэг яг сонирхдаг нэг тайптай байгаа. Тэгээд яг адилхан царайтай өвөө сонирхоод нөгөө ах нь аавтай байдаг. Тэр амар наатай амар заваа юм. Юу. Йоо, за миний стори юм байла. Өнөөдрийн сүүлийн стори болохоор бас r/mids hall subreddit-ээс авсан хүүгийнхээ их сургуулийн төлбөртөнд зориулсан хадгаламжаар нь Европ явж пи уух нь буруу юу? За шууд бороо гэд хэлчихье. За хүү маань дэндүү ухаантай. Надаас хамаагүй илүү ухаантай. Би барыг тийм болохоор нь ДНХ-гийн шинжилгээ хийлгдэг ч юм уу гэж бодож байсан. Тогс юм аа. Би хүүгээ 12-той байхад нь эхнэрээсээ салсан. X маань түүнийг 14-той байхад харин би түүнийг 16-той байхад дахин гэрэлсэн. Би хүүдөө зориулж Канадын боловсролын сан болох RESP-г нээсэн байсан. Тэр нь дээд боловсрол эзэмших тохиолдолд яаж ч ашиглаж болох мөнгө юм аа. Би гоё юм аа. Би түүнд их сургуульд явахгүй байсан ч хамаагүй гэж угаасаа байнга хэлдэг байсан. Тэгээд хэрвээ тэгвэл би тэр мөнгөө авч Бэлэг рүү явж зөвхөн нэг хайрцаг шар айраг худалдан авахыг зөвшөөрдөг лам нарын гаргаж буй шар айрагнаас амсч үзнэ гэж хэлдэг байсан. Хүү маань энэ яриаг минь хошигнол гэж ойлгож үргэлж тоглоомоор хүлээж авдаг байсан. Тэр намайг дөнгөхгүй л байлаа. Тэр Макгил их сургууль тэнцсэн миний амьдралын хамгийн бахархалтай мөч байсан. Би түүнийг баяр хүргэж амжилтыг нь тэмдэглэж Европ явах мөрөөдлөө үүдэх гэж хамтдаа шар айраг ууцгаасан. Хүүг маань 3 дугаар сард цогтууж олооч дайрч аим насыг нь охиросон. Би энэ бүхнийг даван туулж л байна. X маань ч бас харин одоогийн эхнэр маань миний хамгийн том түшиг тулгуур болж байна. Тэр намайг үнэхээр тэтгэж дэмжиж байгаа. Буйны ажил зохион байгуулж байх үеэр X маань надтай нөгөө мөнгөнийхэн тухай ярилцахаар ирсэн. Тэр хүү маань тэтгэлэг авсан байсан болохоор RESP мөнгөө амьдралын зардал эсвэл яаралтай тохиолдолд хэрэглэхээр төлөвлөж байсан гэдгийг мэддэг байлаа. Тэгээд чи одоо энэ мөнгийг яах гэж байна гэж асуусан. Би түүнд би хэлдэг байсан шигэ Европ явж шар айраг уунаа гэсэн. Тэгэхэд тэр миний нөхрийн хүүд өгч болох уу гэж асуусан. Би бодоод үгүй ээ гэж хариулсан.
Түүний нөхөр бол боломжийн хүн л дээ. Гэхдээ миний хүүгийн зардалд оролцохгүй гэдгээ эхнээс нь л илэрхийлж байсан. Яг нь хоол байр гэх мэт зүйлийг тооцвол. Тиймээс би үгүй ээ. Би энэ мөнгөөр хүүгийнхээ дурсгалд зориулж Европ явж шар ариг уунаа гэж хэлсэн. Тэгэхэд тэр чи хэдэн мянган доллар өрн таран хийж байна гэсэн. Яг нь тийм л дээ. Би мөнгөний засгийн газрын талыг нь угаасаа буцааж өгөх хэрэгтэй болно. Гэхдээ надад хамаагүй. X маань намайг тэнэг хариуцлагагүй байна гэсэн. Хүүгийнхээ мөнгийг ингэж сүйтгэж байгаад итгэж чадахгүй байна гэсэн. Гэхдээ хамаагүй. Хүү маань энэ бүхний мэдсэн бол үнэхээр илгээ өрчлөлийн нэх байсан бахаа гэж би итгэж байна. Яа наач амар өнгө. Угаасаа ингээд айгүй амар ингээд юутай тайтлтай. Харин тэгээд шууд буруу гэдгсэн чинь угаасаа бүр үнэхээр яг ингээд амар гонхтой амар сайд түүхээс тэгээд комментнууд нь болохоор та буруугүй. Тэгээд танд гүн энэ л илэрхийлье. Эхлээд гарчийг нь уншихад энгийн кликбейт юм шиг санагдсан ч үнэндээ маш гонхтой пост байна. Аяллаа сайхан өнгөрүүлээрэ. Та хоёрын харилцаа үнэхээр сайхан байсан юм шиг сонсогдож байна. Тэгээ угаасаа би ч гэсэн аяллаа хийхийг нь дэмжиж байна. Ягаад тэгэхээр эн чинь бас нөгөө нэг одлын хилинг болохоор ингээ нөгөө банк нөгөө ярьдаг байсан юм хүүтэйгээ тэгээл. Тэгээд угаасаа тэгээд энэ юу би одоо энэ үс яг юу гэж лээ. Гэтэ угаасаа мөнгө урж байгаа нь үнэн гэхдээ энэ хүн энэ мөнгийг өөрийнх нь мөнгө энэ хүн энэ мөнгийг хүүтэйгээ ярилцчихсэн шигээ үрэх эрх нь өөрт нь байгаа болохоор ингээд угаасаа яг тэгээд угаасаа тэр өөр хүүхэд тэгээд бас ямар амар хүнд нөхцөл байдал байгаа ч бас биш юм биш үү нөгөө аав нь бас амар боломжийн амьдралтай өнгө гэж байна. Тэгэхээр бол тэгээ зүгээр энэ тохиолдолд бол ер нь зүгээр штэ. Яг гоо бүр үнэхээр хэцүү байдалд байсан хүүхэд байгаа тийм ирхүү байсан бас арай өөр хүлээж авч болох юм. Гэхдээ бол явж эцэст нь бол энэ хүний өөрийнх нь л мөнгө өөрөө яаж хэрэглэнэ үнэ гэл хамаагүй. Тэгээд өөр нэг комент болохоор сайн байна уу та буруугүй. Мөнгөн юм нэг л илэрхийлье. Тэн Канадын RESP санг зөвхөн төрсэн ах дүү нарын хооронд л шилжүүлж болдог. Хэрвээ таны хүүг хуучин эхнэрийнх нь шинэ нөхөр албан ёсоор үрчилж аваагүй бол таны хүү хуучин эхнэрийнх нь хойд хүүд одоо хууль ёсны ах дүү биш гэсэн үг өгөөд энэ тохиолдолд мөнгийг шилжүүлэх боломжгүй. Тэгэхээр ингээд амар unnecessary drama л байгаа байхгүй. Тийм. Угаасаа тэгээд боломжгүй. Тийм. Тэгээ өөр нэг комент болохоор бас имийг л илэрхийлье. Тэгээд таны хуучин эхнэр мөнгийг асуух хэрэгтэй ч та зөвшөөрөхгүй байх бас хэрэгтэй. Тэгээд та буруугүй. Тэгээд энэ шар айрг нь би нэрийг нь бол үнэхээр pronounce хийж чадхаар. Westfletrен. За ямар ч байсан бэлэг шар айрг гэдэг юм gold cap зорж очиж уухаар ялтчгүй шар айрг шүү гэсэн байна. Тийм тэгээд өшөө бас одоо team комментнууд амар их байсан. Би бас бэлэгт амьдарч тийм та энүүгээр ирэхээрээ холбогдоорой. Би тэгээ танд ус ингэ шар айрыг авч өгмөр байна гэсэн тийм хөтөө комментнууд юм бол айгу их байсан. Тэгээ ер нь надаа ингээд амар кул аав шиг санагдсан. Хүүхдтэй айгу гоё ийм дотн найз шиг нь тэгээд ийм дотн нээлттэй тэгээд ер нь бол нэлээд л бас devastating story. Би бас эхлээд ингээд нөгөө нэг сторинуудыг хайж явахдаа би нөгөө эхлээд сторинуудыг хайж явахдаа ингээд энэ бол угаасаа ингээд найдвартай гоё айс бол гээд юу ингээд ороод ирсэн. Ойлаад байгаа. Ингээд яраагүй штэ. Яг тэгж л дууссан тийм ба. Наач амар сайд юм. Гэтэ бас айгу наад хүн ч бас амар хичээж байгаа юм байна. Ерөөсөө амьдрал бас бууж өгөөгүй те. Тэр нь бас амар бахархмаар. Яг л инди кино цаашаал. Харин тий. A real pain. За тэгээд өнөөдрийн сторинууд ингээд дуусж байна. Өнөөдрийн сторинуудаас хамгийн одоо fucked up family нэвэ гэж ойлгомжтой хаа чиш. Яалтчгүй тэр нөгөө нэг юутай ДНХ-гийн шинжилгээтэй гэрүүл. Тэрний араас Франкийнх бас нөгөө нэг аавда ярьж болтгоо. Тэр хоёр бол хоорондоо нэлээд үрсэлтөхөөр л. Тэгээ уусаа ДНХ-г бол юуч барахааргүй байна уу? ДНХ-г бол барахааргүй. Ээж нь амирын, аав нь амирын, ах нь амирын. Тэгээ өвөө бол үнэхээр
үнэхээр сайн best. үйлээ. Үнэхээр ир хүн шиг ир хүн гэдэг чинь өөртөө жинхнээсээ тэн дээр л OG. харагдаж байна да. Тэгээд нөгөө нэг энэ дугаар дээр одоо ядаж миний сторинууд дээр гэх юм уу юу тийм нөхрүүд их ингээд supportive ихнэрээ ерөнхийдөө supportive нөхрүүд их ер нь хоёулын дээр нь гарсан болохоор би бас баяртай байгаа. Одоо нөгөө нэг юу арх санаандгүй ууцсан тэгээд одоо тэр нөгөө юутай аллергитай стори эднэр дээр ер нь бол ингээд Reddit сторинууд уншихаар ингээд нөхөр нь ингээд янз бүрийн болоод одоо юу гэдэг чи хадмуудтайгаа асуудал үүсэнгууд шууд нөхөр нь ингээд одоо яг ихнэрийнхээ ингээд талд байдгүй ч юм уу тиймэрхүү дөөнүүд амар гардаг штэ. Тэгээд иймэрхүүдөө яг ийм ихнэрээ ингэж дэмжиж байгаа ийм нөхрүүдийг унших бол надад гоё л байлаа гоё. Тэгээд тэгээд тийм гоё ялаа. За тэгээд дараагийн 3 дахь дугаар дээр юу байгаа лээ? Найз нөхдийн хоорондын relationship-ийн талаар бас гоё юмнууд байгаа. Гоё юмнууд тэндээс бол гарч ирнэ. За тэгээд манай 2 дахь дугаарыг сонссон та нартай баярлалаа. Тэгээд like, share, subscribe. Дараагийн дугаараар уулзъя. Түр баяртай.